За тэгэхээр та миний таротын ингээ бичлэгүүдийг болон YouTube-ийн дээр үеийн бичлэгүүдийг ингээ нэг харж исэн бол би өөрийгөө ангаах, хийлгэх гэдэг зүйлийн талаар аюул ингээ ярьдаг те. Эний талаар хэдүүлээд дэлгэрэнгүй ярина. Тэхийн тулд хэдүүлээ астрологиг ингээ тодорхой хэмжээгээр ярина. Хойноос нь болохоор spirituality ингээ нэг зүгээс ингээ ярангуйтаа хамгийн ингээ орой хэсэг дээр нь болохоор philosophy ингээ нэг дүгнэлт дээр ингэж гурав хувааж ярина. Тэгэд энэ бичлэгийн арт болохоор би өчтөр нэг хэлсэн шиг тарот уншина. Гэхдээ би нэг 3 бүлэг болгож ингээд нэг хувааж ингээд нэг уншнаа. Тэгэхээр нэг юм подкасттай тарот гэж ойлгож болно. За хаанаас ингээд яаж эхлэх вэ гэвэл эхлээд астрологоос ингээд эхэлнэ. Өчтөр өнөөдөр хоёр болохоор нэг шин сар гарч байгаа үе. Тэгээд энэ шин сар болохоор мэлхий ордон дээр ингээд нэг байрлсан гэж ярьдаг. За тэгвэл ингээд нэг мэлхий орд гэж яг эцээстэй яг өөрөө юу вэ? Мэлхий ч болохоор англиар cancer гэж яригддаг тий. Хор тавдар гэсэн үг шүү дээ яг ярих юм бол. Гэтэ нөгөө талаас мэлхий ордны символчин өөрөө хавчээд байхгүй. Тэгээд хавч болохоор гаднаах дотроо ингээд нөгөө зөөлхөн байдаг шүү дээ. Тэгээ хавч ингээд нөгөө үргэлж чигээрээ алхах биш. Баруун зүүн гэж ингээд явдаг байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл символороо одоо асуудлаас ингэж нөгөө үргэлж ингээд нөгөө цухтах ч юм асуудалтай ингээд оролцохгүй өвдөг шиг гэл божигнаад ингээд явчих ингээд бэлэгддэг байхгүй. Тэгээд хамгийн феминин буюу эмэгтэйлэн ингээд нэг ордууд энийг угаасаа нэг cancer буюу мэлхий орд ингээд байдаг. Тэгийн болооч тэр үү ингээд хамгийн их одоо астрологийн тал дээр зүн сувн буюу интуишний тал дээр хамгийн их ингээд нэг сонирхдаг орд ч өөр мэлхий ордынхан байдаг. Эрэгтэй ч эмэгтэй ч doesn't matter байдаг байхгүй юу. Тэгээд хамгийн сонирхолтой нь тарот үзэр дээр cancer ингээд орд ч юм болохоор high priestess ингээд үзэр болон chariot гэдэг хоёр үзэр ингээд зэрэг ингээд агуулж байгаа байхгүй. Тэгээд хоёулаа хар цагаан символтой байдаг шүү дээ. High priestess үзрээ яг хоёр талд байдаг символч болохоор нэг нь хар багантай нөгөөх нь цагаан багантай ингэ байжгаад chariot үзэрч бас ингэ нэг хар ингэ нэг цагаан сүг тэрэгэн дээр байдаг. Тэр чинь 99-ний символтой л юу вэ? Марччихжээ. Тийм байгаад байдаг байхгүй. За тэгэхээр энэ дээрээс бид нар юу гэж ойлгож болдог вэ гэвэл яг энэ цаг үед одоо бод гараг буцсан байгаа. Тэгээд шин сар нь яг одоо мэлхий ордон дээр ингээ гараад ирсэн ба. Хэрвээ та хадад ингээ нэг мэлхий ордны ингээ найз байгаа бол за тэдэртэйгээ ингээ хөгжилтэй байдлаар өөрийнхөө амьдралыг хуваалцахад ингээ нэг айгүй гингүй энерги байгаа байхгүй юу. Яаж вэ гэвэл шүү дээ мэлхий ч нэг символоор гаднах нь хатуу доторхон зөөлөн гэж байгааз тэгээ нөө асуудлаас ингээ үргэлж ингээ зүхтаадаг. Асуудлаас зүхтаагч байх вэ? Зүгээр ер нь хин нэгэнтэй ингээ нэг хэрэлдэхээс л ер нь жоохон ингээ нэг хойшлтой байхгүй. Тэгээ үнэхээр шаардлага гарч ирсэн тохиолдолд яг нэг хатуу уягаар тас атал зогтөг ч юм яадаг ч юм иймэрхүүл символик ингээ нэг кейстэй дээ. Тэгээ бидний хувьд бол ягаад мэлхий ордны найз ингээ нэг яг одоо ингээ чухал байгаа вэ гэвэл бидний одоо тэр айдсууд бидний тэр туулж байгаа тэр өвдөлтүүдийг ингээ нэг ойлгох тэгээд тэрний ингээ гаргалгаа гэдэг зүйлийг ингээ нэг олоход хамгийн ингээ нэг тос ингээ болж байгаа гэдэг утгатай байгаа байхгүй юу. Тэгээд each 12 орд болон өөрсдийн гэсэн чадвартай гэдгийг нэгт ойлгох хэрэгтэй. Тэгээд мэлхий ордныхны хувьд болохоор ингээ зүн сувн гэдэг юм дээр айгүй сайн байд юм чи ингээл юу гэдэг штэ нэг таад ингээ анзаарч ирсэн бол мэлхий ордны найз чи ингээл нэг гадар шоож мааж захтай ийш орохгүй ийш яас хийж байдаггүй. Тэгээд за солиороо дээш орчээ гэл ингээ наагаад ингээл нэг амар тэнэг chaotic үйл явдал ингээ болдог ч юм уу нэг байгаад байдаг. Яг дүүл нэг асуудалтай ингээ нэг аль болох нүр тулахгүй тул аль болох нэг эвтэйгэн шиг зөгцөөд ингээ нэг явах гэдэг хандлагатай байж байгаа хгүй. Гэхдээ нөгөө талаас мэлхий орд яг цагаа тулах юм бол байж болох хамгийн зодоомж орж гэж ярьдаг шүү дээ. Нэг сонирхолтой ингээ нэг хуваалцаад. Тэгэхээр одоо хэдүүлээ энийг бодит амьдрал дээр яаж заалж ярих вэ гэвэл миний дуртай US-ийн хамирчин болохоор Alex Pereira, Adesanya, Conor McGregor тэгээ та бүхэн бөөндөө ингээ бас ингээ мэдчихэж байна. Mike Tyson гэдэг чинь манай төмрах. Тэгээ нөгөө хоолнгээ сайн нэг хөлбөм өнгөчин гарч ирээд эдгээр чинь бүгд мэлхий байхгүй юу? Яг нэг юм дээр ингээ нөгөө төвлөрөх юм бол тэндээ ингээ нэг хамаг эмоцо зориулдаг. Тэгээд та эдний ингээ яриаг ингээ нэг анзаарах юм бол шүү дээ. Дандаа emotional зүйлийг яриад байдаг байхгүй. Mike Tyson жишээлбэл дандаа би айдтай ингээ нэг нүур тулдаг болохоор би ингээ тулааны өмнө дандаа өгтлээ ингээ айдаг. Гэхдээ би энийг давхын төлөө явдаг гэж байнга ярьдаг ч юм уу те. Тэнгүүдээ Pereira болохоор ингээ шама гэл нэг жоохон нэг бөө удхан шиг нэг юм яриад байдаг шүү дээ. Тэгээд хоолнд болохоор ингээд яг үндэ бидний ингээд эмоц бидний тэр
амьдрал дээр ингээд тэмцэх тэмцлийг ер нь бол хамгийн хаад гэдэг ч юм уу. Яг мэлхийн ордныхан дандаа нэг юм эмошнлтай холбоотой юмнууд аягүй их ярьдаг. За гэхдээ энэ сард бидний хувьд бол тэр эмошн гэдэг зүйл чинь аягүй ингээд нэг чухал сар болж байгаа. Яагаад гэвэл бидний маш олон жил ингээд нэг нууж исэн ч юм уу, эсвэл айж исэн тэр айцууд, тэр өвдөлтүүд, тэр шаналлууд эдгээр зүйлүүд яг одоо ингээд нэг бидний өдөөс ил гарч ингээд нэг ирж байгаа болохоор яг энэ бод гаригийн буцалт болохоор ажил инээ тренээс ингээд илүүтэйгээр хүний харилцаан дээр хамгийн том ингээд нэг нөлөө үзүүлэгдсэн бод гаригийн буцалт болоод байгаа байхгүй юу. Тэгэд яг бод гариг буцахаар л ингээд нэг эксүүд гарч ирдэг гэдэг ч юм уу, иймэрхүү бас явцсан ойлголтуудыг ер нь бол бид нэр аль болох бодгоо болох хэрэгтэй. Тэгээд хойноос нь болохоор штэ тийм яг эдгээр ингээд нэг мэлхийн ордны энэ сизон дээр бидний тэр нэг айдас ч юм уу ингээд цухтаагаад байгаа зүйлүүд байгаа штэ. Яг үндэ нүүр тулах цаг шүү гэдгийг бид нарт бас давхар сануулж өгч байгаа байхгүй юу. Тиймээс одоо байгаа сонсож байгаас мэлхийн ордныхан байх юм бол та ч гэсэн өөртөө чи амьдрал дээр ингээд нэг айцууд ч юм уу нүүр тулж байгаа юмнууд ингээд байж байгаа штэ. Тэндээс ингээд цухтаахгүй өөр сайхан нүүр тулаад зүгээр даваад гаргал ингээд нэг кейс байгаа байхгүй юу. Тэгээд энэ бод гаригийн буцалт биднэрт хамгийн чухал хамаатай нь юу вэ гэвэл хойноос нь арслангийн орд гарч ирж байгаа. Тэгээд арслангийн орд болохоор маскулин энергийг төлөвлөдөг байхгүй одоо хамгийн иршүүд энерги гэж явдсан шүү дээ. Тэгээд таад арслангийн ордны эмэгтэй найзуудаа харах юм бол ингээд нэг хэрэг аргийн эрэгтэй өнөөс илүү тэхийл авч чадсан шүү дээ гэх юм бол те нэг сонирхолтойгоор ярьж байгаа шүү заа. За тэгээд яг энийг хэдүүлэн гэж ойлгоно. Энэ удаа бид нар шин зүйлийг хийхээс өмнө одоо бод гаригийн буцалтыг ингээд нэг нүр тулж जैन шин сар нь гарсан байна, мэлхийн орд нь гарсан байна. Шин зүйлийг хийхээс өмнө бид нар юун дээр айгүй хайгаад байна, юу бидний хувьд бол хамгийн том ингээд нэг бэрхшээл болоод байна гэдгийг одоо discover буюу нээн илрүүлэх цаг ингээд болж байгаа юмаа гэдгийг хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Яаж вэ гэвэл мэлхийн орд болохоор феминин буюу эмэгтэй энергийг төлөөлдөг гэж ярьдаг те. Эмэгтэй энергийг яг basically болохоор зүгээр энерги буюу дефолтоор тэг гэж явдаг байхгүй юу? Хоосон гэсэн үг. Хоосон савл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг би өмнөх бичлэгнээр ингээд хэлсэн шүү дээ. Чи эмэгтэй хүнийг яаж ингээд treat хийн, одоо яаж халамжлна, яаж хандна, зөрүүлээд ингээд нэг тэрнийхэн ургацсан ингээд яг тэр байдлаараа л гарч ирдэг гэж ярьдаг те. Тэгэхээр хойноос masculine болохоор тэр ингээд нэг савлууч юм ингээд нэг гэрэл болгож орж ирдэг л гэдэг нэг юм ойлголттой гэдэг. За хэдүүлээ нэг ярьчих за. Тэгэхээр бид нар Библийн нэг ишлэл ингээд байдаг те. Хүнд алтан аягнаас усуух, модон аягнаас усуух, шааза аягнаас усуух. Хүн алиг нь ямар аягнаас усуудаг вүлээ? Доторхон цэвэрхэн аягнаас усуудаг байхгүй юу? Тэгэхээр алтан аягны дотор ингээд нэг одоо нэг хөгжирсэн юм ингээ байгаад усыг гэд үзэлтэй гидсчээ өвдөн штэ. Тиймээс ингээд нэг эмэгтэй хүний хувьд бол ингээд нэг юу гэж ярьдаг нь юу вэ? Одоо өөрийнхөө энергийг үргэлж ингээ хамгаалах. Өөрийнх нь нэг юм ариун байдал гэдэг ч юм уу. Эсвэл ингээ өөрийнх нь тэр ингээд нэг дотоод ангаалт, эдгээлт гэдэг зүйл дээр эмэгтэй хүн илүү ингээд нэг төвлөрдөг тийм очтой байхгүй. Ягаад бол дотроо ингээд нэг цэвэрхэн байж иж эрэгтэй хүний тэр ингээд нэг одоо гэрэл ч юм уу эсвэл тэр ус ингээ орж ирлээ гэж бодоход хүний бие аюулгүй шүү дээ. Энийг би айгүй олон хүнээс ч ингээд нэг харж ирсэн. Ингээд яг дотроо ангаалт ингээ хийж чадаагүй эмэгтэй ингээд нэг хүмүүс яг үүндээ бас маш олон одоо зөв мөнчгөрөөр ингээ явж байгаа ирчүүдийн амьдралыг өстой чиг хүмэрж идэг байдаг байхгүй яа тий. Тэгээ мөн адилаас ингээд нэг өөрийнх ингээд нэг дотроо ангаалт ингээ хийгээгүй validation approval-ийн төлөө явдаг бас masculine буюу манай ирчүүд бас зүг зүгээр ингээ байж байгаа ингээд нэг хөрхнэж байгаа хүмүүсийг бас маш олон удаа дагддагыг ч би ингээ харж байсан. Тэгээ би яагаад ингэж ярьдаг вэ гэвэл бидний хувьд бол эрэгтэй эмэгтэй гэдэг ингээд энэ хоёр энерги, энэ хүмүүс гэдэг зүйл маань үргэлж хамтарч ингээ ажилтдаг. Угаасаа хоёр өөр ухтун, өөр өгдөлтэй ингээ байдаг ч гэсэн эцэс тэр нь ингээд бидний хувьд бол тэр хамтарч ажиллах хамгийн том символ буюу нэгдлийг ингээ гаргаж ирдэг гэж хэдүүлээ ингээ бас ингээ ойлгож болно шүү гэж хэлж байна. За тэгэхээр энэ ангаалт гэдэг зүйл ингээд нэг чухал байгаад байгаа нь яг одоо мэлхийн ордноос арслангийн орд руу ингээд шилжлээ гэж бодоход бидний хувьд бол одоо нэг өстой 3 дахин үржигдэг ч юм 10 дахин үржигдэх үйл явдлууд гарч ирдэг байхгүй. Яаж вэ гэвэл бүхэн хурданд орж ирнэ. Одоо бүхэн удаашралтай ингээд байж байгааз юм болгон гацсан юм шиг, юм болгон зогцсон юм шиг, юм болгоо ойлгомжгүй юм шиг. Яг үл энэ нь болохоор ингээд бид нар энэ сав дотор одоо энергийн нэг тэр vessel буюу сав гэдэг ярина шүү. Энэ дотроо ингээд яг аль хэсэг нь хөгжирсэн байна, мөг өнцөрсөн байна гэдгийг л зүгээр олж хангаах цаг хугацаа гарч ирж байгаа байхгүй юу. Хэрвээ энийг хангаагүй тохиолдолд яг ингээд нэг бод гарыг буцаж дуусаад арслангийн орд руу ингээд орж ирлээ гэж боддог. Яг тэр мэдрэлээр пижигнээд хан бүрэгдэх байхгүй юу. Тэгээ ингээд энэ амар ингэж ярьд. Би энийг амар олон удаа харж ирсэн шээс. Яг X-тэй ч юм уу ингээд
амар шархалцсан ингээд нэг хүмүүс бод гарагийн буцал дээр одоо угаас бүр амар delusion шааж байгаа. За. Тэгээ ингээд бод гарагийн буцаат ингээд нэг хийгүүлхэн дээр арслангийн орон дээрээс чи вебдээ ингээд танилцаад насан чи хөө XS 7 дээр шархах дахиж аваад наачиж байгаа. Яа тэгвэл нэг хөдөлгөөн гарч ирэх гээд байна да. Хөдөлгөөний өмнө харин би дотроо яг ямар ингээд зүйлийг засгаа ингээд шийдэг үцагт яг тэрийг ингээд үржүүлээ зүр авчиж байгаа гэж ойлгочих болно заяа. Тэгээс бидний хувьд бол энэ ингээд сар ингээд хийл гэдэг зүйл дээр айгуу чухал байна. За бод гарагийн буцалт ингээд би ингээд өмнө хэлсэнтэй X ингээд X болгонд гарч ирдэг гэсэн үг бол биш байхгүй. Чи зүгээр юуг дуусгаагүй байна, тэрийгэ дуусгах амар гоё боломж гарч ирж байгаа. Яг үндэ X-тэйгээ зарим тохиолдолд ингээд бус нийлэх хэрэгтэй байдیں۔ Үндэ ингээд юу гэх тухайн цаг үедээ та хоёр ингээд уучраа олоогүй л үсттэй. Тухайн цаг үедээ та хоёр асуудалтай байсан л хэлгүүтэй. Тухайн цаг үедээ та хоёр нэг ойлгоогүй л хэлгүүтэй. Магадгүй та хоёр ингээд айл талдаа ингээд ухаарсан амьдралаа ойлгоцсон айл талдаа харилцаанд шинэ нэрэг шинэ ингээд ухааныг оруулж ирсэн цагт та хоёрын харилцаа магадгүй ингээд нэг урт хугацааны жинхэнэ нэг кинон дэр гарах чинь харилцаа болно шүү дээ. Тийм гол нь биднэрт нэг юм тренд гарч ирдэг болцоо лээ. X-с ингээд салангуудаа хин хинээс илүү байх гэдэг ч юм уу те. Намайг алснаа хармар гэдэг нэг юм солиотой юм байх гэдэг тренд байгаа байхгүй. No X чинь яг үндэ чиний магадгүй амьдралын хамгийн чухал ингээд нэг хэсэг. Чи X ингээд нэг уучлалт чадсан цагт X-с ингээд авсан шархнууд ангааж чадсан цагт яг үндэ чи бас дараачих амар гоё ингээд хайртайгаа уулзрах түмэн магадлалыг хангадаг шиг мөн адил ингээд чи X-тэй буцаж нийлэхээр боллоо гэж бодоход заавалчгүй өмнөх ингээд байсан энерги гэдрээ бүгднийг цэвэрлээд ангаалттайгаар ингээд уулзрах хэвээр бас үнэн байдаг байхгүй юу. Мөн адил бидний нэг хийж дуусгаагүй ажлууд, төслүүд найзуудын ингээд харилцаа whatever the fucking guys эдрийг зүгээр хэлж дотроо ангаалтаа хийцэн байх хэрэгтэй байхгүй юу. Чиний тэр одоо энергийг хадгалдаг тэр савчин те шаазан байна уу, алтан байна уу хамаагүй гэж хэлээд байгаа шүү дээ. Доторх нь гол нь цэвэрхэн байх хэрэгтэй гэдэг байхгүй юу. Мэдээж ойлгомжтой бид нэр үргэлж одоо нэг гэгээлэг цэвэр ариун байна гэж угаасаа түүхэндээ байхчгүй заяа. Гэхдээ бид нэр үргэлж энэ доторх ингээс хаваа байнга цэвэрлэх хэрэгтэй. Энэ аяга угаасаа үргэлж ингээд бохиртно. Тийм би кола уусны дараа аягаа уухгүй байж байгаа, хойноос нь кофе ил аягаа уухгүй байж байгаа, хойноос нь пив ил аягаа уухгүй гэж угаасаа бохирцсан байж байгаа. Гэхдээ би энийг үргэлж ас ингээд цэвэрлэх нь миний үүрэг гэж л ойлгож болохгүй. Especially энергийн хувьд ингэж яриад байгаа шүү. За одоо та бүхний хувьд бол delusion гэдэг зүйлүүд айгүйх гарч ирж байгаа хаа. Delusion юу вэ гэвэл эргэлзээ, хийсвэр зүйлүүд, айдцууд гэдэг ч юм те. Энийг хэдүүлээд delusion гэж ойлгож болно. Тэгээд тэр X-с ингээ авчихсан шархнууд гэдэг ч юм уу эдгээр зүйл яг үндэ delusion биш байсан. Эдгээр зүйлүүд яг үндэ чиний хөгжлийг чинь илэрхийлэх гээд байгаа чам төдий чиний нэг потенциал байгаа шүү гэдгийг илэрхийлэх гээд байгаа зүйлүүд ингээ байсан гэж ойлгож байна. Яаж вэ гэвэл тухайн үед хэцүү санагдчихсан ч гэсэн даваад гарсны дараа амьдрал амар гоё болдог те. Жишээлбэл энэ YouTube-ыг эхлэх болсон шалтгаан чинь ч гэсэн угаасаа ингээд нэг 2 жил ингээ хагас юм ингээд салж ирсэн X-тэй ч ингээд нэг холбоотой байсан. Тэгээд яг тэр ингээд нэг шархнаас тэр ингээ fucked up ингээ байдаг зүйлүүдээс зүгээр тэрийг зүгээр ойлгох гал зүгээр сайн дэрч YouTube-ыг хэлж байсан байхгүй юу. Гэхдээ бас нэг тодорхой хэмжээс таас ингээд би бас гайгүй ингээд нэг идэгж байгаа шиг тэгээ зүгээр тухайн үед тэнийг юм шиг харуулах гал YouTube хийж лээсэн л да. Тэгээ яг нийлхийг л үсчихлээсэн ч гэсэн даач ингээ болоогүй л ажилласан байхгүй юу. Гэхдээ ингээ одоо ингээ бодонгот actually тэр үерхэл маань миний амьдралын хамгийн чухал turning point ингээ босон байсан. Юу гэвэл би тэр ингээ нэг унаалт тэр ингээ шархуудыг ойлгоогүй ингээ байсан бол би өөрийн гэсэн одоо ингээ байгаа feminine side ч юм уу эсвэл эдгэх ингээ нэг чадвар ерөөсөө discover хийж чадаагүй лсэн байгаа байхгүй юу. Яаж вэ гэвэл угаасаа баг бахын ч ингээ хамгийн шазруунаараа алдартай ямар ч ингээ нэг хүнд нөхцөл байдлууд, айцтай нөхцөл байдлууд, төвөгтэй нөхцөл байдлууд, дарамтанд дун ингээ би ерөөсөө ундгуугаар алдартай л ингээ нэг хүүхд ингээ байж исэн. Гэхдээ тэрнийхэн хэрээр би бас амар битэр буюу хурц, ширүүн, ааш мотай, барьж авах хайпан цогчдөг ч юм уу тэр хүн ингээ нэг хүн ингээл байж лсэн байгаа байхгүй. Яг бол би өөрийнхөө feminine side-а хөгжүүлээгүй байсан. Өөрийнхөө spirit work, inner work буюу дотоод ингээ нэг ажил дотоод ингээ ангаалт гэдэг зүйлүүд мэдтгүүл явуулсан байгаа даахгүй. Тэгээд тэр ингээ ноноо салтын дараа тэр их ингээ өвдөлтөө тэр их ингээ fucked up зүйлүүд өөд гоё мэдрэмж учраас лайвар байсан шүү. Тэр шархнууд тэр ингээ ноноо зүйлүүд ингээ яг үндэ oh shit би энэ дотор ангаалтыг хийх байсан байж тээ гэдэг тэр айдаг мулмаал ингээ өгсөн байгаа байхгүй. Яг үндэ тэр салалт бит хоёрын хоёул энд би аварсан гэж үздэг.
Хэрвээ тэр чигээр ингээд нөгөө нэг явсан бол бид хоёр одоо стажиг сүнцэн байх байсан байлгүй дээ. Тиймээс ингээд нөгөө нэг экстэй ингээд талархдаг нь яаж ч утсан тэр үед энэ салыг гэдэг боли гэдэг шийдвэр нь яг үндэ тэр хүний байж болох хамгийн ухаалаг шийдвэр байсан. Тиймээс би энэ дэр бол үнэхээр ингээд нөгөө нэг талархаж явдаг байхгүй. Тэгээд хойноос нь жишээлбэл би өнөөдрийнх шиг ингэж чөлөөтэй ямар нэгэн сэдвийн талаар ингэж хурц ингээд нөгөө нэг ярьдаг байсан уу үгүй. 7 жилийн өмнө жишээлбэл би рогт ажилладаг байхдаа ажилласаа халагдчихжээ. Яасан гэж чинь хүнтэй мэдлж чаддгүй гэж л ажилласаа халагдчихжээ аахгүй. 10 жилдээ жишээлбэл би ингээд нөгөө их цантайгаар л алдартай л байлаа л да. Тэгээ би нөгөө их цантаатай биш аахгүй. Би хүнтэй яаж ярьдгаа мэддэггүй байсан аахгүй. Тэгээ миний дотны найзуудыг хочлохоор нөгөө нэг манара гэдэг хочтой. Тэгээ нөгөө нэг яг би нөгөө багын амир нойр төгт байсан аахгүй. Судалгаа, материал, шинжилгээ тэгээд ингээд нөгөө нэг юмыг ингээд нөгөө задлж ойлгохын тулд дандаа анализ хийдэг. Тэгээд уусаа энэ бүх ингээд нөгөө мэдлэг мэдээлэл ингээд нөгөө цуглуулах тусам эдгээрийг энгийн одоо нэг харилцан яриан дээр яаж хавсарч оруулах угаасаа хэцүү байхгүй. Угаасаа та мэдээ ажил ингээд нөгөө бүхий л алдартай докторууд ямар нэг юмнууд зүгээр энгийн юмнуудыг ярихад хэцүү байдаг. Гэтэ бол багш амар ухаантай байгаад мэдээд байдаг. Гэтэ нэг ойлгомжтойор заахаж хэцүү байдаг шүү дээ. Тэгээд яг энэ миний энэ struggle угаасаа амар олон жил ингээ үргэлжилж ирсэн. Тэгээ хойноос нь юу ингээ анзаарч ирсэн бол би саяхан нэг юм анзаарсан. Астрологийн нөгөө нэг birth chart гэдэг шүү дээ. Тэр нь болохоор миний нөгөө нэг карьерийг бэлэгдэхтэй гарагчин болохоор жинлүүр ихэр хоёр дээр чөлөө нэг тийм байгаад байсан байгаа даахгүй. Тэнгүүтээ ухаанда basically зүгээр хил амаараа л мөнгө олдог л гэсэн үг юм байл л дээ. Тэгвэл окей тэгвэл хил амаараа мөнгө олд юм байна. Хил амаараа мөнгө олдог хүн тэгвэл яаж ингэж нэг байхаараа энэ олон жил ингээ хүнтэй ярьж чаддгүй байсан. Гэсэн чинь зүгээр тэр одоо тэр challenge тэр асуудал гэдэг зүйл нь яг үндэ намайг төдий чинээгээр штэ те энэ миний хил ярианы ингээ нэг чадвар байсан байна гэдгийг зүгээр ойлгуулсан байхгүй. Би тэрийг зүгээр хөгжүүлэх ингээ чиглэл рүү хүсүүсээ түлхэгдсэн байсан байхгүй. Тэр рогтогоос халагдах чаахтаа за окей би тэгвэл өнөөдрөөс ингээ ахуулаад зөрөгтэйгээр өдөрт нэг хүнтэй ингээ сайн байна уу гэдэг ингээ ойлгохтой шиг мэдлээд үзье. Өнөөдрөөс ингээ ахуулаад би танихгүй хүнтэй ингээ яриад үзье. Баг багаар. Тэгээ би ингээл нэг тухай чи ингээл охин мөгөнтэй болсон гэдэг чинь бас хэцүү шттэ. Тэгээ шууд ингээд нэг философтал чиний хувьд хайр гэж юу ингээл нэг амар дип тэнийг юм асуувал эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд ус жийж байгаа байхгүй. Тэгэд гэтээ эдгээр ингээд нэг тэр асуудал чаленж гэдэг зүйлүүд нь миний хувьд тэр нэг юм харах уу бүрхэг юм шиг санагдаад байгаа. Яг үндэ төдий чинь нэг надад тийм авьяас байсан байна гэдэг би тухайд дискор хийгүүл явуулсан бодох. Би зүгээр оролдоод байсан чаддгүй зүйлээ чаддаг болох гэж оролдоод байсан, гиндаагаал байсан, яваал байсан. Яа, өдрийн төгсгөлөхэд би энэ дээр ингээд нэг ирсэн байна. Тэгээ би хүссэн сэдвийн талаар ингээд нэг ярьж ингээд нэг чадчихээн те. Тэгээ хойноос нь болохоор би бас хэл сурахтай арай муу хөхтэйсэн. Хүмүүс наав ингээд нэг юу гэх манай авшил орс хэлний орчуулагч байсан байхгүй. Тэгээд гол нь аавш гэж хэл сурдаг ингээ би багтаа амирх нөө загнуулдаг гэсэн байхгүй. Тэгээд хиний шалтгаан нь болохоор угаасаа миний нэг гарагчийн хэл яран дээр байсан байгаа даа. Тэгээд багын угаасаа одоо би энгийн харилцан яриа ч юм уу эдрийг ингээ ойлгоод процесслоод тэгээ нэг юм хөнгөн байдлаар илэрхийлэхдээ муу байсан байхгүй. Тэгээд окей би өнөөдрөөс ингээ ахуулаад би хоороо ингээ нэг япон хэлийг ингээ нэг гиндан инээтрээ. Тэгээд ямар ч хамаагүй хүмүүстэй зөндөө ярьлаа. Ихэндээ айгүй чин зовн санаа зовн буруу болч уу яач уу ийч үү гээд өөр нэг амар нэттэй за мурава гэрүү хүрээрүү гээд японоор ингээ өөх авах ингээ нэг нэтрэ гэдэг юм байлаа байхгүй. Тэгсэн чинь ингээ нэг юу байгаад би зарчдууд л ингээ ажилладаг байхдаа нэг тухайн япон их хүн төсгөө аашаас зүгээр болцмоор санагдаад тэгээд ингээ зөрөгтэйгөө шиг ингээ нэг байж байгаа байхгүй. Хоёлаа болцсон. Би маргааш ингээд нэг кофе амар нээдрээ гэл. Тэгэл ингээд маргааш нь болцоод ингээд байжсэн чинь ингээд нэг кофе тацаач тийм ажлаг what the fuck гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чи яасан бэ? Би ингээд гэртээрээд ингээд нэг хайгаад үзсэн чи яг үндэ хоёлаа ингээд нэг кофе ууч ингээд болцсон. Надаа кофе аваад гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ ичиж өхөн үсттэй хүн чинь фистаг нэцтэй. Гэтэ нөгөө талаас шүү дээ. Тэгээ эдгээр ингээд нэг ичих гэдэг мэдрэмжүүд, эдгээр ингээд айдас санаа зовлт гэдэг мэдрэмжүүд яг үндэ надад гарч ирээд байсан. Эдгэрийг давах одоо тэр эрчим хүчил ингээ болоодсан байхгүй. Тэгээ эдгэрийг давчингууд ингээ нэг жижиг сажиг бүтлгүүлээд ийм хүн бүр зүгээр тоохооч болчтой. Тий. Тэгээ би ингээ level up ингээ агцсан байгаад same-с ингээ манай X асуудал ингээ байсан байгаа байхгүй. Магадгүй тэр ингээ нэг нөхцөл байдал над дээр ингээ гарч ирээгүй байсан бол тэгээд би тэр ингээ нэг break up буюу салтын дараах ингээ нэг шарахыг за окей яаж ангахаа мэдэхгүй байгаа штэ би чаа. Тэгэнгүүтээ ингээд нэг илүү их ингээд нэг өөртөө нүр тулаад ажиллаад тэгээд YouTube-ээс номноос ингээд нэг хүн амьтантай ярьж үзээл
хүн амьтантай experience-аа шеэрлж үзээл янз янзаар ингээ оролдож үзээл ингээ байж исэн чи би айгүй олон зүйлүүд ингээ ойлгоод эхэлчихэж байгаа. Тэгэнгүүтээ ингээд асуудал нь яг үнд эцэс би өөрөө л асуусан байсан байж тээ гэдгийг бас ингээ ойлгож байгаа байхгүй. Тухайн үе ингээд нэг надтай ингээд нэг хат байна гэдэг чинь бас хэр баргийн хүний одоо нэг давшгүй даваал байсан юм байна л та. Тэгээ би ойлгочлаа байхгүй. Яг л би эмоц дандаа ингээ хаацдаг. Асуудал ингээ болонгууд ингээ хаяа авчдаг ч юм уу яадаг ч юм уу тий. Тэгээ угаасаа тэгэнгүүтээ нэг юм үдээ яг хин л ингээ ойлгохтой шиг хамттай байхыг хүсгүүдэд тэгэл тэр одоо миний хажууд ингээ байхдаа тохойд одоо жишээлбэл үргэлж ингээ л айцтай төгшүүртэй л нэг мэдрэмжүүдийг л аваад байсан л байгаа даахгүй. Тэгэхээр ингээд окей. Тэгээ тэр ч гэсэн ингээ надтай ингээ байснараа өөрийнх нь трансформашн буюу хөгжлийн процессыг хийсэн л байгаа байхгүй. Тэр ч гэсэн ингээ надтай байж тэр ингээ нэг сайнтай муутай бүхий л ингээ үйл явдлууд ингээ даван туулсны дараа өөр ингэсэн хамгийн ингээ нэг гоё амьдралаараа ингээ нэг амьдрах хамгийн том шатн ингээ болсон л байсан байгаа байхгүй. Мөн ингээд л миний өвд ч гэсэн тиймээс ингээд нэг миний яриад байдаг нь бидний амьдралдаа очирсан хүн болгон заяаны хань гэдэг чи юм учиртай байдаг байхгүй. Бид нэр actually хичээл сурна. Тэгээ азан тааруул тэгэл амар сайхантай жаргал тэрлээд азан таараагүй гэсэн юм ч байхгүй зүгээр ер нь бол шаардлага гарвал тэгээд ингээд нэг салж яваад тэг амьдралаа бодоод өөрийгөө ангаахан тэрлэз гэдэг байхгүй. Тэгээд ангаалт хаанаас яаж эхэлдэг вэ гэвэл ангаалт асуудлаас эхэлнэ. Чамд ямар асуудлыг одоо тулгарч байна? Чиний гэрийнхэнтэй харилцаа асуудал байна уу? Бизнесийн асуудал байна уу? Хувийн өөрийн чинь асуудал байна уу? Чиний стресс, depression, burnout-ийн асуудлууд ингээ байна уу? Хосын харилцааны чинь асуудал байна уу? Яг асуудлаас л эхэлнэ. Энэ асуудлыг яаж давах вэ? Би энэ асуудлыг яаж ухаалгаар ингэж нэг шийдэх вэ? Би энэний тулд яг одоо юу хийх хэрэгтэй вэ гэдэг энэ бодлоос ингээд эхэлдэг. Ангаалт гэдэг зүйл яг үндэ нэг тийм амар гоё том юм биш ээ, тий. Ангаалт гэдэг зүйл бол эцээцтэй бодлоос л эхэлдэг. За одоо болоо. Ста арай шаач гişсэн. Одоо би ингээд нэг жоохон нүүр толох цаг маань ингээ болжээ гэдэг ч юм уу, тий. Тэгээ ангаалт гэдэг зүйл яг үндэ өөрийнх нь хийхээс айдаг зүйлийг хийж эхлэхээс эхэлдэг. Цөмөр ингээ бодож үзье. Би саяхан нэг кейс ингээ харлаа л да. Дандаа ингээд нэг бусдын төлөө өөрийгөө ингээд зориулт ингээд нэг хашир ингээ байгаа байхгүй. За бусдын төлөө өөрийгөө зориулах нь бол сайн зүйл, гоё зүйл, харин ч бүр хэрэгтэй. Гэхдээ яагаад дандаа ингээд нэг өөрийгөө ингээд өвтгөх хүмүүст ингээ өөрийгөө зориулж байгаа гэдэг бас асуулт нь ангаалтын ингээд нэг шаардлага гарч ирж байгаа. Энэ дотроо яг тэр хүн яг юунаас ингээд нэг болоод яг ийм хөө өөрийг нь өвтгөх хүмүүстэй байнга байгаадсан байна. Шалтгаан маш ингээ өөрийгөө одоо золиослохоо болоо зүгээр баундрил тавих байсан байхгүй хязгаар. Хязгаар гэдэг зүйл ингээд нэг хоёр талтай. Нэгт нь mercy буюу уучлах өршөөх. Нөгөөх нь болохоор judgment буюу хязгаар тавих буюу boundary тавих. Жишээлбэл ингээд та дүү чинь ч юм уу хүүхэд чинь ингээд санамсаргүй өөрийн мэдлэгөөр ингээд аяар хагалцсан байлаа гэж бодоход ингээд нүднээс нь ингээд харах юм бол ингээд амар гимшиж байгаа юм шиг мэдрэмж байгааз тэр ингээд харагдсан бол яах гэж ингээд нэм загнах вэ тэгэл за гээл ингээд орхих. Алтай юм шиг ингээд хагалчаад ямар ч гимшлэхгүйгээр дахиад би хагалмаар гэж шаавал харин ч ихнээсээ өгцөглөө нөшгөлөх хэрэгтэй байхгүй. Тиймээс яг л энийг сурах. Магадгүй тэр хүний ингээ нэг амьдралын трансформашн буюу хувирлын процесс нь хүнд хязгаар тавьж сурах байсан байл үү дээ. Миний хувьд болохоор ингээ нэг астрологи дээр миний North Node буюу одоо энэ амьдралдаа ингээ сурах хамгийн том хичээл нь хилэн зор дээр байгаа байхгүй юу. Хүн уучлал сурах байсан байгаа байхгүй юу. Эсвэл амьдралын олон жил бас энийг ингээ нэг хийх хичээл зөндөөлөн боллоо л та. Гэхдээ эцэст ингээ нэг finally би зүгээр л ингээ нэг сурах хэрэгтэй л байсан байгаа байхгүй юу. Тэгээд би хамгийн том ингээд нэг ойлгосон хичээл нь болохоор хүн уучлалж болж байна. Уучлана. Угаасаа яадвал би хүнийг уучлана гэдэг нь давхар өөрийгөө уучлаадаа хэлбэр байхгүй юу? Гэхдээ уучлалаа гэд эдасан минь би хажуудаа байлгах гэсэн үг бол биш л гэдгийг би зүгээр ойлгох нь л миний амьдралын энэ удаагийн л ингээд нэг хичээл ингээд байсан ч юм уу те. Тиймээс ингээд нэг яг энэ асуудлаа ойлгох, асуудлаа одоо нэг олох, тэрний дараа яах вэ гэдэг одоо ухааныг олох нь амар чухал. Жишээлбэл одоо өөрийгөө зориулсан бусдын төлөө ингээд нэг өөрийгөө зориулдаг манай ингээ хашир маань болохоор окей. Эхлээд би өөртөө сайхан хандъя. Эхлээд би өөрийгөө эрхлүүлээ. Эхлээд би өөрийгөө ингээд нэг наа гээ. Араа би зүгээр ингээд нэг бусдад яа
заахгүйгээр хариу нэглэхүүр зүгээр гівэр бай. Тэгээд миний хязгаарыг даах юм бол би зураг гаргадаас үгүй гэж хэлж сурья гэдэг чинь л өөрөө тэр хүний ингээд сурах хэрэгтэй хичээл хэлсэн байлгүй дээ. Би бас сайн мэдэхгүй байна. Магадгүй тэр хүний одоо өөрийнх нь сүнс, өөрийнх нь higher conscious ингээд мэдхгүй байлгүй дээ. Миний хувьд ч гэсэн ингээд нэг хүнийг уучлалт суртлаа, хүнийг ингээд нэг тавьж явуулж суртлаа. Магадгүй би дагдтуулах ингээд нэг хүмүүстэй үргэлжлэн ингээд нэг учрахал байсан байгаа даахгүй. Угаасаа миний relationship нэг similar байдлаар ингээд нэг төгсөөлөдөг л байсан л та. Тэгээд энэний шалтгааныг би final ингээд ойлгож байгаа байхгүй. Окей, яг тэр л юм байна гэдгийг ингээд ойлгож байгаа байхгүй. Хүнийг уучлах. Би чи хилэн зорчтой fuck тий. Хилэн зорч хамгийн ингээд нэг юу орд гэж ярьдэн штэ, нэг тийм заваа ингээд зандаг, зоодог орд гэж ярьдэн штэ. Тэгээ хүмүүс надтай болцсон чи fucking хилэнцсэн байсан юм уу ингээ гайхтай байхгүй. Би шав ерөөсөө хилэнц гэж одоо шаваа нэг мэлхий зэлхий заас маас юм бол гэж боддог байсан шүү дээ. Нөө би чи fucking хилэнц орч штэ. Гэхдээ штэ те энэ дэр нэг амар гоё point гарч ич. Дэвид Гиам болохоор чиний ордыг хүмүүс тааж чадахгүй байвал яг үндэ наа чин сайн идэх байхгүй. Тийм. Тэгээд одоо жишээлбэл ингэж ярьдаг. Би яалтч ингээд хүн уучлаад одоо хилэн зарч хүн уучлах чаддгүй штэ. Тэгээ миний хувьд бол ингээд амьдралдаа ингээд сурах хичээл хүн уучлах л байгаа байхгүй. Та тий хувьд ч гэсэн ингээд нэг жишээлбэл амьдралдаа ингээд сурах хэрэгтэй хичээл чинь өөртөө ихтэй л байх юм билүү дээ. Тэнд бол магадгүй өдөр болго өөр хүнтэй болцох нь та тий хувьд бол хийлинг буюу байхтай байгаа байхгүй. Зүгээр ангаал гэдэг нь зүгээр өөрийнх нь чаддгүй зүйлийг чаддаг болохын тулд би яг юуг яаж хийх вэ гэдэг хөдөлгөөнийг л хийн гэдэг чинь чухал байхгүй. Тэрний тулд бид нар үргэлж өөрсдийнхээ одоо conscious ухаан дээр ингээд нэг ажиллах ч ёстой гэдэг ойлголт. Тиймээс энэ бул гарагийг дуустал, буцалтан дуустал одоо үсээ 7 сар 29-нд дуусна. Хэдүүлээ яг л би юун дээр ингээд анхаарах уу? Би өөрийнх нь ямар муу зуршлууд байна? Би өөрийнхөө ямар ингээд нэг одоо токсик мэдрэмжүүд, эсвэл үзээ ядалтууд, гунигуд, шархнуудыг ойлгох уу гэдгийг л ингээд нэг цаг нь гарч ирж байгаа байхгүй. Тэгээд магадгүй миний хувьд бол ингээд та бүхэнд ингээд зөвлөх болохоор өдөрт 30 минут ямар ч утасгүйгээр, ямар ч ингээд нэг хөгжимгүйгээр өрөөндөө гавгаа цаахна чимээгүй суух. Та зөвлөж байгаа. Тэгээд суухдаа би яг одоо өөрийнхөө яг юуг ингээд ангах хэрэгтэй. Би яг одоо өөрийнхөө юун дээр ажиллах хэрэгтэй. Миний айцыг ингээд нэг даван туулахын тулд би яг ингээд нэг яавал дээр вэ гэдэг зүгээр яг тэр асуултаас эхлэх. Тэгээд 30 минут ингээд нэг хоосон чимээг ингээд ганцаар ингээд сууж явах чинь тархинд чинь янз янзын бодлоод орж ирнэ. Тэгжит л угаасаа ингээд нэг хугацаа дуусны дараа одоо би яах хэрэгтэй гэдгийг ойлгосноо гэж дахиж өөрөөсөө асуунгуудаа цаасан дээр сайхан бичиж явчих таахгүй. Жишээлбэл хэрвээ чи ингээд нэг салтын шарахтай ингээд нэг ангиж одоо дийл хийж аваад би та бүхэнд нэг гоё шипи үгүй заа. Одоо угаасаа та бүгднгийн чинь хувьд хостой ч хосгүй ч ганц үе чи угаасаа нэг юм сонин шарахнууд ч гарч ирдэг байхгүй. Especially өнгөрсөнтэй холбоотой. Би та дэд яаж ингээд нэг зөвлөхөө бол 30 минутыг суусныхан дараа цаасан дээр 2 хувааж чинь эхний цаасан дээр болохоор яг миний толгой дотор бодогддог байнгын үйл явдлууд юу вэ гэдгийг бичих. Би тэгж ингээ хаягдсан, тэр намайг хуурсан, тэр ингэсэн, тэр тэгсэн, би тэрийг тийх байсан бол тийх байсан гэдэг ч юм тиймэрхүү бодлуудыг давтагддаг бодлуудыг бичнэ. Нөгөө цаасан дээр би яг үндэ юу боллоо? Бүр honestly л бичих байхгүй. Амар хоёр өөр хариу гарч ирдэ шүү. Яг үндэ эцэстэй яг юу боллоо? Яг би нөө X-ийн талаар ярьсан шүү дээ. Тийм миний хувьд болохоор ингээ байнга давтагддаг бодлууд нь яг үндэ тэр намайг хаяа авцсан, энэ тэр чухал үед ингэсэн гэдэг л нэг юм тэнийг бодлууд байсан байгаа байхгүй. Тэгээ тэрийгэ бичээд B цаасан дээр ингээ яг үндэ миний амьдралд юу боллоо гэсэн чинь асуудал нь B байснаа л ойлгочих واخхой гэж. Түлцээ. Окей, асуудлын гараалаа ойлгоцсон байна. Одоо би яах ёстой вэ? Тэгэл явна да. Тиймээс ингээд нэг эдгэрэл гэдэг зүйл чинь л яг л ингэж эхэлнэ. Хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Өөртөө нэгтгэхээс эхэлнэ. Нөгөө нэг уучлахаас эхэлнэ. Нөгөө нэг тавьж явуулахаас эхэлнэ. Нөгөөндөө сайн сайхныг хүсгээс эхэлнэ. Өөрийгөө инхрийлэхээс эхэлнэ. Өөрийнхөө inner peace-ийг олохоос эхэлдэг байхгүй юу? Энийд бол тэгээд
цааш хэдүүлээ олон бичлэгээр уулзах байх та тий. За ямар ч лсэн энэ бичлэгийг хийгээд дуусчлаа. Одоо би жоохон амс хийж байгаа. Тэр нэг 3 бүлгийнхний таараад дуусчихыг нь одоо хий да. За. Мэдлээ. За тэгэхээр хэдүүлээ чухал ажилдаа орцгоё. Яаж ингэж нэг хийх вэ гэвэл эхлээ заавал өмнөх нэг бичлэгээ үзээрэй. Миний өмнөх бичлэг болохоор healing буюу өөрийгөө ангаах гэж яг юу байсан бэ гэдгийг би тайлбарласан. Тэгээ энүүнтэй ингээд нэг холбоотой reading-ийг яг одоо ингээд хийж байгаа байхгүй юу? Би тэгээ нэг 3 бүлэг ингээд сонгож байгаа шүү дээ. Тэгээ миний анхны удаа ингээд нэг коллективээр ингээд уншиж байгаа 3 бүлгийн reading байхгүй юу? Тэгээд энэтэй ингээд холбоотойгоор би 2 жилийн өмнө уншдаг байсан арга барилаа ер нь ашиглах юм бол арай дөхөм юм байна гэж би ингээд нэг харсан. Тэгээд тийм байна. Дараа нь бүлгээ сонгохдоо нэг амар ингээд эргэлзэх ингээд шаардлага байхгүй. Надад нэг YouTube огтуд дээр байдаг шиг нэг юм Oracle ингээд байдгүй, тийм гоё чулуу молоо байдгүй байхгүй юу? Тийм зүг сайхан нэгийг сонгочих цаа тэгж л учрна болно. За тэгээд би энэ удаа арай жоохон systematic ингээд үзэхээр шийдсэн. Хуучин чи би ч нэг хайн хүн шүү дээ. Тэгэл энерги нэмээ за тэгэл пижгнэл явчих гэдэг ч юм уу тий. Гэхдээ энэ удаа арай өөрөөр явж байгаа нь би асуултуудаа ингээд бэлдсэн байгаа. Яг energy check-ин буюу яг яагаад энэ нөхцөл байдлууд ингээд гарч байгаа. Тэгээд энийг ингээд нэг цаад ингээд шалтгаан нь яг юу байсан. Тэгээд potential outcome буюу юу байгаа. Болох ингээд нэг үйл явц нь ингээд нэг гарч ирж байгаа. Тэгээд энтэй ингээд холбоотойгоор тэр нэмэлт хэсэг гэж ингээд гарч тэр нь 15 төгрөгийн үнэтэй байхгүй. Тэгээд энүүн дээр би болохоор бүлэг болгон дээр нь энерги ингээд харж агаад яг зөвлөгөө ингээд нэг бичлэг вебсайт дээр ингээд оруулж ингээд нэг хийж байгаа. Тэгээд угаасаа нэгэнт ингээ үр дүнгээ харсан байж ингээд нэг болж байна. Гэхдээ одоо жишээлбэл тараа чи юм шүү дээ чи нэг дагдцуулах үйл явдал байлаа гэж боддог. Тэгээл нэг дагдцуулах хүлээгээд ийн гэж яг юу байсан. Би яг одооноос ингээ ахуулаад өөрийнхөө энергийн айл хэсэг дээр яг ажиллах байг өөрийнхөө spirituality айл хэсгийг ингээ нэг хөгжүүлэх үү гэдгээл ингээд явж бүтээмж ингээ гаргана уу гэхээс зүгээр ингээд нэг харах жуураас нэг утгагүй болж байгаа. Мэдээж ойлгомжтой нэг философийн хичээлүүдтэй бас бага spiritual хичээлүүдтэй 50,000 төгрөгийн subscriber-ууд угаасаа энэ бүх ингээд нөгөө reading-ийн одоо access нь давхар ингээд орцсон байгаа шүү. Тиймээс ингээд нэг no worries. За, хэдүүлээ ингэнэ. Миний 2 жилийн өмнө уншдаг байсан арга барил болохоор 12 өдрөөр уншдаг. Bottom left-тэй нийлээд 13-ын тоо. Тэгээд яагаад 13-ын тоогоор ингээд нэг чухалчдаг вэ? 13 ч өөрөг сонин тоохгүй нэг perfectionist-ийг бэлэгддэг буюу яг төгсгөлийг бэлэгддэг байхгүй юу? Тэгээд 13-ын тоо чинь охины ордыг ингээд нэг бэлэгддэг санагдаад ах юм. Кабалт дээр тэгээ нэг ямар нэгэн зүйлийн төгсгөл гэдэг ч юм уу тий. За хэдүүлээ үзэрнүүд бэлэн хопа. Эхний үзэр, 2 дугаар үзэр, 3 дугаар үзэр, 4 дугаар үзэр, 5 дугаар үзэр, 6 дугаар үзэр, 6 үзэр гарсан бол дахиад нэг шафл ийн. Ингээд. За 2 дугаар, 3 дугаар, 4 дугаар, 5 дугаар, ингээд 6 дугаар. За тэнгуүтэ bottom deck-ийг ингээ гаргаад ирчихэж байгаа байхгүй. Одоо байжаар би одоо камера авангуудаа зургийн даран заяа. Тэгээд яана. Сайн дэш нэг надад ганцхан камера болохоор хідүүлээ сайхан ингээд нэг очроо олчин заяа. Санаа зовлтоо. Тэгээд би угаасаа ингэдэг нь зураглалаар нэг гэж нэг хардаг байхгүй. Тэгээд мэдээллийг татгаж үзэн. За хопа. Хопа ингээд нөөсөн моч. За эхлэх үү. За тэгэхээр надад ингээд нэг байгаа ордууд нөх юм бол ингээд нэг загас ихэр хоёрлаа амар хүчтэй ингээд байж байгаа хөө. Тэгээ хойноос ингээд жинлүр гэсэн энэ 3 ордны ингээд комбинац гарч ирж байгаа. Тэгээд энэ нь болохоор ингээд таатай ордын инэтер ингээд нэг биш шүү. За яг ерөөхдөө таатай амьдралын яг ямар чиглэлээр явж ийн вэ гэдэг ингээд нэг кейс гарч ирж байгаа гэсэн. Ихэр ордны ингээд нэг хүзэр болохоор шууд утгаараа юнионыг бэлэгдэг буюу нэгдлийг бэлэгдэг тий. Энэ лаврс үзэр чинь скам үзэр штэ ингээд нэг тэг хайр марын үзэр бишээ зүгээр ингээд чиний дотор байдаг divine masculine онлон divine feminine энерги хоёр чинь нэгдхийг л бэлэгддэг байхгүй юу. Тэгээд одоо нэг тарих зүрх хоёр чинь нийлээд нэг чиглэлийг гаргана гэж ярьдэн штэ. Энэ дээр болохоор шууд эсрэгээрээ гарч ирж байгаа хоо доошоо гарч ирнэ гэдэг нэг чи ингээд шийдлээ гарах дээр ингээд эргэлцсэн ингээд байж байгаа байхгүй юу. Тэгээд justice үзэр ингээд доошоо буюу яг шодрог ус гэдэг зүйл ингээд чиний эсрэгээр ажилласан болоо гэдэг зүйлийг ингээд харж ирж байгаа. Тэгээ хойноос нь сарны үзрөөр bottom deck болохоор нийт энергийг илэрхийлдэг буюу одоо нууц тэгээд uncertain буюу тодорхойгүй ингээ байдлууд ингээ нэг бэлэгдэж байгаа байхгүй. Тэгээд одоо би энэ дээрээс юу гэж та бүхэнд ингээ нэг ярих гээд байгаа вэ гэвэл шүү дээ хамгийн ихний үзэр
10 илт ингээд нэг боолын илтний ингээ хажууд ингээ нэг гараад ирсэн ингээ байж байгаа. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ гэвэл шууд утгаараа цагаалчаар шийдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүлгийг би юу гэж ингээд нэг ямар үе дээр явж ийн гэж ярих гээд байгаа вэ? Ер нь бол зүгээр техниклээ бууж өгдөг үе дээр яваад байгаа юм болов гэж ингээ хараалаа л да. Тэгээ нэг бууж өгнө гэдэг нэг амьдралдаа бууж өгөөд нэг цэцэг царайлна гэсэн үг биш шүү. Зүгээр би юу хийж чадах болон юу хийж чадахгүй вэ гэдгийг л зүгээр аягүй сайн ингээд ойлгох гэж оролдоод байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа хүний амьдралд тодорхой байдал хүний амьдрал ингээд том эргэлтүүд яг ямар үед л гарч ирдэг вэ? Ер нь бол бууж өгсөн үед гарч ирдэг шүү дээ. Тий, за мэдгүй мэн гэл ингээд нэг хайчдаг да. Тэнгүүтээ ингээд тархич ингээд нэг шууд ингээд ухаалгаар ингээд ажиллаж эхэлдэг байхгүй юу. За тэгээд ингээд 10 ил дээр та бүхний амьдрал яаж ингээд нэг эргэлт ингээд гарч ирж байна вэ? Шууд утгаараа бүр зүр шууд цагаалчаар шидэд ингээд бууж өгч байгааз. Гэхдээ юм болгон нэгээр дуустгүй гэдэг заавал ингээд анзаарах хэрэгтэй. Хойноос нь боолын илт ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Магадгүй та бүхэн ингээд нэг амар их стресстэй, эсвэл жоохон депрессив ингээд нэг байж иж магадгүй гисэн боолын ил дээр ингээд нэг юу гэх юм хөнгөн байдлаар ингээд нэг найзуудаа ингээд ярилцж үзэх юм бол гэдэг ч юм уу. Тэгвэл бас та хэдийн асуудал арай гоё ухаалгаар шийдэх тухай ялангуяа би хэлээ. Одоо мэлхийн орны сийсэн гарч ирж байгаа тий. Тэнгүүтээ хэрвээ та хадад мэлхийн орны ингээд нэг найз байгаа бол за ялангуяа боолын илтний доор ингээд нэг хатны аяга байгаа байхгүй юу. Мэлхийн орны найз байгаа бол эсвэл хамаатан садан байгаа бол эсвэл дотны гэр бүлийнхэн чинь ингээд байгаа бол тэдэртэйг аягүй сайн ингээд нэг ярилцаарай гэж ингээд хэлэх гээд байгаа байхгүй юу. Мэлхийн чинь өөрөө англиар нэг cancer гэж явдаг тий. Гэтэ cancer чи өөр яг үндэ crab буюу хавчихгүй юу. Хавч чи ингээд чигээр явдаг штэ дандаа ингэж баруун зүүн явдаг штэ тий. Гаднах хоёрыг нь амар хатуу, доторх нь амар зөөлхөн юу гэвэл мэлхийн орных ингээд нэг яг дотроо амар ингээд нэг зөөлхөн байдаг гэдэг орд байдаг байхгүй. Тиймээс хэрвээ таадын дунд ингээд нэг дотор ч ингээд бугларцсан ингээд depression ингээд байгаа бол эсвэл сэтгэл түгшил. Тэгээ ямар нэг ингээд нэг илэрхийлж чаддгүй юмнууд ингээд байвал яа мэлхийн орных найзтай ингээд ярих юм бол амар хөнгөн байдлаар гой солиушн олох ингээд нэг боломж ингээд гараад ирсэн л байна л да. Тэгээд одоо ингээд нэг харъя л да. Таадын нөхцөл байдлын ингээд нэг ерөөхдөө ингээд нэг дүгнэнгүүд зүгээр амар том одоо сүнэлт ч юм уу сүнэлт ч байх те нэг зүгээр ядралтын дараа л гарч ирсэн хүмүүс л ингэж хэлэхээр байна. Тий, burn out буюу ажлаас ингээ хашрах, харилцаанаас ингээ хашрах, ер нь жоох ингээ нэг юм хүм хий бүтээхээр нэг цаанаасаа ингээ нэг хөдөлгөөн ингээ нэг гарч ирэхгүй байгаа ингээ нэг хүмүүсийн энерги байхгүй юу. Энийг ингээ нэг шалтгаан болохоор 4 ил дээр ингээ нэг хэдүүлээ харж болно. Яг 10 илний доор ингээ байгаа байхгүй юу. Юу вэ? Амар хүн дугаасаа нөхцөлөлийн дараа хүн чинь тэгээл нэг тийм гэж байхгүй шүү дээ. Тэгээд амар цөм наалгуулчингуудаа босож ирэл алдсан юм алцсан гэдэг юм байхгүй шүү. Хүнчээс нэг тодорхой хэмжээгээр амарч өөрийнхөө ухаанаа болон өөрийнхөө эмошноо ингээд нэг хурцлах ингээд нэг шаардлага байдаг. Тэрний тулд хүн чинь ингээд нэг тодорхой хэмжээгээр амардаг байхгүй юу. Тэгэхээр таад маань болохоор яг одоо амралтын ингээд нэг үе дээр ингээд нэг байж гин гэж ойлгож ингээд болохоор байна. Тэгээд хойноос нь болохоор юу яаж нэг lower сүзрийн дээр battery health ингээд нэг доошоо ингээд гарч ирсэн байгаа байхгүй юу. Хэрвээ таад ч тэ хин нэгэнтэй ингээд жоохон тустаас ингээд болцсон хин нэгнээс ингээд нэг холдсон салцсан ч юм уу. Ийм хүн ингээд нөхцөл байдал ингээд байгаа бол та хоёрын ингээд нэг дундын ингээд нэг үйл ойлголт чинь яг үндэ амаа механаас л болж ингээд болоод байгаа байхгүй юу. Үгээ хэлж чадаагүй болмас ч юм уу те тэр үед тэгчихгүй ээжтэй ингэчихгүй ээжтэй гэдэг ингээд нэг нөхцөл байдлууд ингээд гарч ирж байгаа. Тэгээ угаасаа ингээд бодож үзье. Хосын ингээд нэг амьдралын хамгийн төвөгтэй нь бид нар яриха болонгууд л угаасаа ер нь тэгэл бүх юм жижиг болж эхэлдэж штэ. Тиймээс ингээд нэг энэ харилцан яриач угаасаа бүр ингээд төвөгтэй нөхцөл байдал ингээд орж ирсэн байхгүй. Тэгээ battery health-ний хойноос ингээд нэг тэргүүний health ингээд нэг дагуулж гарч ирж байна гэдэг нь яалтчгүй таад энэ ингээд нэг сард амьдралаа бүр яг эцсийн байдлаар тодорхой ингээ болох хэрэгтэй байгаа байхгүй юу. Especially хүний харилцаан дээр асуудалтай хүмүүст хэлж байгаа шүү. Энэ юу ээж болох вэ гэвэл ч тэ одоо байгаа хосчин байж болно. Эсвэл салсан ex ингээ байж болно. Эсвэл ингээ нэг найз чин гэрийнхэн ч whatever the fuck зүгээр яг ямар ч тодорхойгүй байгаа нөхцөл байдал дээр ингээ нэг байгаа хүмүүс яг одоо тодорхой хэмжээгээр амраад тархиа ингээ хурцлаад хойноос нь би энэ харилцаагаа яаж чиглүүлэх вэ? Энэ харилцааны тодорхой байдлыг яаж авч явах вэ гэдэг дээр өөр дээрээ ингээд нэг ажиллаж байгаа ингээд нэг хүмүүс ингээд харагдаж байна л да. Тэгээд хойноос нь болохоор hanged man ингээд нэг доошоо гарч ирсэн л байна л да. Тэгээ ялчгүй ингээд нэг хүлээснээсээ ингээд нэг мултар яа гэдэг хүмүүсийн дор айгүйх ингээд нэг ирсэн байна л да. Тэгээ угаасаа юу вэ?
Hangman-ийн үед бол хамгийн дуртай үзүүрүүд нэг ихгүй юу? Яг үндэ нэг гацж мацаа те байдаг юм биш үү? Ер нь бол хүний амьдралын гацаач яг үндэ хүний амьдралын хамгийн том эргэлтийг бас авчирдаг ихгүй юу? Бид нар тодорхой хэмжээгээр ингээд гацаж хойшоо ингээд сууж иж би одоо ингэх юм байна гэдэг ойлгодог шүү дээ. Та ингээд бодож ирсэн нэг амар хүнд надад л авдаг ийм зөндөө тохиолдог. За би код ингээд бичиж яхад кодныхын солиушн олохгүй байлаа гэж бодоход хайчдаг ихгүй юу? Тийм. Нэг цаг 2 цагийн дараа буцаж орж ирээд ингээд сунгууд ийм л байсан биш гэдгийг ингээд ойлгодог тий. Мөн адил таадын нөхцөл байдал дээр ингээд нэг айгүй удаа ингээд нэг гацаан дунд ингээд нэг байсан бол яг одоо гацаа чинь буцаад ингээд нэг занглаан тайлагдаж эхэлж байгаа нөхцөл байдал дээр ирсэн байгаа байхгүй. Тэгээ энэ нь болохоор таадын амьдралын хамгийн том ингээд нэг turning point ингээд болно. Тэгээ яалчгүй ингээд шудраг усны үзэр ингээд доошоо буюу одоо шудраг бус үйл явдлууд especially заяа одоо нэг ажил төрөлтэй legal буюу хуультай ингээ холбоотой юм дээр жоохон ингээ унтсан байгаа ингээ хүмүүс ингээ харагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ эзэхгүй угаас юм нэгээр ингээ нөө хизээч ингээ дуусахгүй шүү дээ. Тийм байна. Тэгээд мөнгө санхүү гэх юм бол хатны зоос ингээ доошоо гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд хатны зоос ингээ доошоо гарч ирэхээр ингээ угаасаа санхүү дээр ингээ уяатай хандаж чадахгүй байгаа л хүний л энэ дээр гэлдээ яаж ч. Тэгээд өөр мөнгө санхүүг үзэр нэг ч ингээ хаалгадуу. Тиймээс таадын карьерийн ингээ нөө хувьд ажил мэргэжлийн чинь ингээ хувьд болохоор яалтчгүй юмнууд супресс буюу дарагддаг л үе ингээд нөгөө гараад ирсэн юм болоо гэж би эндээс ингээд харж байна. За тэр яах вэ? Тимээ сайхантай. Энийг хэдүүлээ ингээд. Immanuel Kant гэдэг философч байдаг. Kant болохоор миний ингээд нэг уншихаас бүр зайлсхийдэг хитгэн философч юм. Угаасаа бүр би багтаас сүрдсэн юм уншия гэж жаад. Тэгээ Kant ч амар хэцүү философч гэх хүн болго яриад хараа ойлгоход хэцүү, амар хэцүү номтой, логик амар хэрэгтэй. Тэгээд англи хэл дээр ингээд нөө унших бараг ойлгохгүй, тиймээс ингээд заавал германтай байх хэрэгтэй гэх хүмүүс нэг гачин яриад. Тэгээд би нөө Kant-ыг уншаагүй ш. Гэхдээ би Kant-ийн нэг юу мэднэ. Reasoning буюу шалтгаан гаргах гэдэг зүйл нь Kant-ийн хувьд бол амар чухал ойлголт байлаа. Би энэ хаанаас ингээд олж ирсэн бэ нөө School of Life гэдэг амар гоё YouTube ингээд channel гэдэг. Тэндээс ингээд харж ирсэн байхгүй. Ер нь бидний амьдралын шалтгаан гаргах гэдэг зүйл чинь өөр амар чухал. Яагаад энэ бүхэн болох вэ? Эний цаад учир шалтгаан яг юм бэ? Энэ шалтгааныг би мэдснээр цаашаа яаж чадах вэ гэдгийг хүн ойлгож эхэлдэг байхгүй. Тэгэхээр та дэвд болохоор одоо ингээд угаасаа энэ хийлинг гэдэг юм дээр ингээд нэг явж байгаа үе байгаа шүү дээ. Тэгээ угаасаа бод гараг буцахаар бид нэр хүссэн хүсээгүй хуучныг шархнууд, хуучны ингээд нэг айдцуудтайгаа нүр тулдаг байхгүй. Тиймээс та бүхэн ингээд нэг анзаараад үзээрэй. Багадаа ер нь иймэрхүү гацаатай нөхцөлөд ер нь байнга ордог байсан уу гэдэг ч юм уу тий. Тэгээ эсвэл юм тодорхойгүй ингээд нэг нөхцөл байдал. Тэгээд эсвэл ингээд нэг арай эрт ингээд бууж өгөөд ингээд нэг цухтаад явцдаг байсан уу гэдэг ч юм уу. Иймэрхүү асуултуудыг өөрөөсөө ер нь нэг тодорхой хэмжээгээр асууж үзээрэй. За тэгээд яагаад энэ бүхэн болчихоо гэдэг хэдүүлээ шалтгааныг ингээд нэг харцгаая. Тэгээ энэ бас миний 2 жилийн өмнө бодож суулж ирсэн арга 9 үзрөөр үздэг байхгүй. Тэгээ bottom tech-тэй нийлэх юм бол 10 үзэр ингээд болтой. Эхний үзэр, 2 дугаар үзэр, 3 дугаар үзэр, 4 дугаар үзэр, 5 дугаар үзэр, 6, 7, 8, 9 ингээ 10. За одоо тэнгуүдээ за төр байж байгаа. За би жоохон одооноос жоохон OCD болох гэдэг. Болохыг хүсээ та. Хуучин чинь би ч бол амар OCD л байлаа л да. Одоо ч болчих тээ. Зя одоо ингээгтэй зургийг аваа наач. Тэгээ би уусаа нэг зургийг авангуудаа бичлэгэн дээр ингээд дундуур нь пак гэдэг ингээд нэг оруулсан зурагтай ингээд байж байгаа. За хэдүүлээ ингээд нэг ойлгоно. Үхлийн үзүр ингээд нэг шууд миний анхаарлыг татаад эхэлж байгаа байхгүй юу? Би хилэн зордондоо ч зүгээр шууд үхлийн үзүр ингээд анхаар татаж эхэлж байгаа. Угаасаа буд гарагийн буцалд дуусгаагүй ажлуудаа яг үндэ дуусгах цаг хугацаа гэдгийг амар их ингээд нэг ярьдаг байхгүй юу? Тэг үхлийн үзэр хаашаа хандсан байна? Шудраг усны үзэр доош гарсан байна тест. Өмнөх үзэртээ шудраг усны үзэр чинь байсан шүү дээ. Доошоо гарч ирснээр тэгвэл ингээд нэг хэдүүлээ ингээд ойлгож болж байна. Та хэд хэрвээ ингээд нэг ажил дээрээ ч юм уу эсвэл сурлаг хөдөлмөр байна уу ямар ч ингээд нэг зүйл ингээд хамаагүй заяа. Иймэрхүү ингээд нэг official ингээд юмн дээр жоох ингэж нэг хоошоо ингээд суудаг байсан бол нэг зөөлхөн чигтэй хүмүүс гэж ярьдаг та тий нэг энийг хийгрээ тэрийг за л ингээд явж байдаг. Энэд болохоор ингээд ялчгүй идрээсээ ингээд ангижрах ингээд шаардлагатай байгаад байхгүй яа гэвэл ялангуяа ингээд нэг хэрвээ чи хинэгэнтэй ингээд нэг хамтарч ингээд ажиллаа тэгээ тэр нь ялчгүй ингээд бүтэмжгүй байдаг ч юм уу эсвэл нэг уучраа олчих хэр нэг ягаад ч юм ологддгүй ингээд нэг хүн
нөхцөл байдал салах цаг нь ингээ болсон байхгүй. Especially ажилласаа гарах чаа хүмүүсээ үл энэ бүр амар чухал ингээ нөө мессеж болж байгаа байхгүй юу. Битгий агаарай. Дуусгахаас ажилласаа гарахаас битгий айл гэсэн үг байгаа даа байхгүй юу. Яагаад бэ гэвэл штэ те 7-г ингээд нэг зоос ингээ bottom deck дээр ингээ гарч ирж лээ л та. Энийг би бүр яалч 2 хувааж ярин заяа. 7-гийн зоос ч өөрөө бас ингээ амар залтай үзэр. Хүлээлтийн үзэр байхгүй. Одоо чи хийсэн үр шимээ ингээ хүртэх гээд байдаг үзэр шүү дээ. Эсрэгээр штэ те ингээ нэг дутуу хийчээд тэгээ дотоод улмыг юм агаас хүлээгээд байна гэдэг үзэр байхгүй. Ажлынхан 70% гүйцэтгэлтэй 100% expectation хүлээнэ гэдэг чинь тэнийг асуудал шүү дээ. Тэгээ ингээ ойлгочих болж байна заяа. Тиймээс миний нэг амар хэлэх дуртай нэг мантра байдаг те. Яг одоо энэ reading-ийн дараа магадгүй та бүхэн маань юу яаж болно? Хэрвээ ингээд нэг бурхан гэж ингээ байгаа бол би энэ шашинлаг утгаар нь яриаггүй шүү. Бурхан гэж ингээ байгаа бол өөрчлөх боломжтой зүйлийг өөрчлөх хүч хайрлаач ээ. Өөрчлөх боломжгүй зүйл байвал харин тэрийг төвчээр хайрлаач. Гол нь энэ хоёрыг ялгах ухаан надад хайрл гэдэг үг гэдэг байхгүй. Тиймээс чи яг аль нөхцөл байдал дээр байна. Чи тултлаа хичээгээд за үнэхээр бүр барахгүй байна гэж бодоод дуусгаж ингээ хайж гэнэ үү? Эсвэл тодорхой хэмжээгээр тал ингээ хичээжингүүтээ бас ингээ өөрийгөө шахаагүй байж амар том үр дүн хүлээгээд байна уу гэдгийг өөрөөсөө амар ухаалгаар асуух хэрэгтэй байхгүй. Тэгсэн цагт ингээ нэг чиний амьдралын хувьд бол үхлийн үзрэг идэвхжүүлж одоо амьдралдаа реформ буюу шинжилэлт хийхэд илүү амар болно гэж ингээ ойлгож болно. Тэгээд үхлийн үзрний дээр доор болохоор юу байгаа байхгүй. 3 саваа доош 10 ингээ нэг аяга дэшээ байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ? Бас яг ингээ нэг мессеж нь 2 байгаа. 3 саваа чинь болохоор өөрөө expansion буюу тэлхдэг ингээ байлэгддэг. Гэхдээ доошоо гарч ирэнгүүт shrinks буюу ингээ нэг хавчигдах гэдэг ч юм уу тиймэрхүү ингээ зүйл хүлээлт бас ингээ нэг үүсэхгүй байна. Хүлээж чадахгүй байна гэдэг ингээ хөзрийг бас ингээ бэлэгддэг байхгүй юу? Тэгээд доор нь үхлийн үзэр ингээ байж байгаа. Тэгвэл ингээ бодож үзье. Хэрвээ чиний амьдралд заяа энергийн паразит ингээ байдаг бол хамт байхаар л бүр ингээ байдаг бол хил хязгаараа тавих цаг нь яалтчгүй ингээ нэг ирцэн байна. Инээсээ ингээ болоод юу вэ гэвэл ингээ хажууд нэгээ 9 ингээ нэг eld judgment үзэр хоёулаа reverse position-оор ингээ гарч ирсэн байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл инээсээ болоод чи амьдралынхаа явах хэвээр зам өрөөр явж чадахгүй тэгээд хан мөргөө суугаад байна. Тиймээс чи үхлийн үзрийг заавал итгэжүүлэх ингээ нэг хэрэгтэй байна. Энэ шалтгаанууд угаасаа ингээ өмнөх нэг та хэдийн яриадсан тодорхой хэмжээний burnout, халшралт, тэр depression, айдс гэдэг зүйлүүдтэй ингээ нэг холбогдож гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд хэрвээ та энийг ингээ нэг хийж ингээ нэг чадсан тохиолдолд доор нь ингээ нэг 10 аяга ингээ гарч ирж байгаад юу вэ гэвэл finally заа ингээ нэг peace буюу их тайвныг тогтоож чадчих байгаа байхгүй дотны хүмүүстэйгээ. Тэгээд одоо ингэж харъя л да. Хамгийн доор нь ингээ нэг хааны зоос доошо хатны ингээ нэг аяга доошо ингээ гарч ирж байгаад тэгэхээр би энийг ингэж хэлдэг. Хаахтай хоёр гарч ирэнгүүт миний ингээд нөө reading тайлбар орлоо. Энэ болохоор шууд дотоороос soulmate ингээд болдог байхгүй. Тэгээ би хэлээд байдаг. Чиний амьдрал учраас хүн болон чиний заяаны ханаа гол нь чи яг ямар хичээлийг сурах хэрэгтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ дэр ингэж байна. Одоо хэрвээ чиний ингээд нөө нэг амьдралд одоо хин ч ингээд байж болно те. Ялангуяа жоохон төвөгтэй байгаа хүн. Мөнгө санхүүн дээр. Дайл ингээд уучрахаар нэг дандаа нэг ядраатай юмнууд болоод байдаг гэдэг ч юм те. Хаанаас нэг хатны аяга доошоо буюу emotionally manipulace ахгүй. Энэ хүн ингээд нэг хүмүүс яг үндэ чамд амьдралын одоо нэг үн цэнийг ойлгоход тусалж байгаа гэж ойлгож болно шүү. Үн цэнийг чинь ойлгоход тусалж байгаа. Гэхдээ ингээд нэг ойлгоо л доо. Хагцал гэдэг зүйл яг үндэ хэцүү. Тэгээ. Би чинь зүгээр ярихтаа нэг хөнгөн ярьдаг болохоос яг үндэ хэцүү шүү дээ. Гэтэ эцэц бидний амьдрал дээр ингээд нэг хагцал гэдэг зүйл үнэхээр хэрэгтэй байдаг. Тэгснээрээ бидний амьдралын дараачийн ингээд хаалганууд ингээд нэгддэг байхгүй. Тэгэхээр энэ бүлгийн ингээд сонгож байгаа хүмүүсийн үйл явдал нөхцөл байдал нь яг яагаад гэдэг энэ шалтгааныг нь хэдүүлэн ингээд нэг асуухад та бүхэн маань амьдралынхаа ингээд нэг чиглэлээ яалтчгүй ингээд нэг олох хэрэгтэй байна. Тэрийг ингээд нэг барьж авах хэрэгтэй байна. Хэрвээ ингээд нэг тэрийг барьж авахгүй байвал таадын ингээд хувьд иймэрхүү delusional буюу одоо нэг эргэлзээтэй хийсвэр ингээд нөхцөл байдлууд ингээд нэг байнга үүснэ. Тэгээ таад ингээд нэг бас энерги чинь паразитлаад ингээд байгаа хүмүүсийг яг үүндээ тасалж ингээд нэг сурах хэрэгтэй байна гэдэг ийм шалтгаан ингээд нэг гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд иймэрхүү ингээд нэг одоо үйл явдал болж байгаа нь өөрөө амар чухал. Хэрвээ чи багын ингээд одоо зөөлхөн чихтэй, зөөлхөн амтай, тэгээд ийм софттэй, тэгээд чамайг нэг амар тоодгооны араас ингээд амар хингээ өөдөг. Тэгээд чамд ерөөс ачаалал өгөөгүй ажлын араас чи ингээд нэг улаардаг. Тэгээд
Иймэрхүү ингээ байдаг бол яалтчгүй энэ бууд гарагийн буцалтыг ингээд ашиглаад дуусгах хэвээр харилцаагаа дуусгаад үнэхээр гоё цаг хугацаа гарч ирсэн байна. Ажлаасаа гармаараа бол яг гарахад бас амар гоё цаг хугацаа гарч ирсэн байна. Тэгээ амьдралдаа ингээд нэг шинжилт хийхэд бол үнэхээр ингээд нэг зөрөгтэй цаг үеч ингээд гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд үхлийн хүзэр болохоор би бас ингэж ярьдээ. Ер нь бол ингээ хувирал. Гэхдээ та бүхэн маань ингүүл яаж байна? Гараа бохор болохоос битгий агаарай. Гараа бохор болохоос битгий. Энэ нь юу гэсэн үг вэ гэж тэ? Чи нэрээ бодоод ч юм уу бусдад сайхан харагдах гад алийн болгон өөрийгөө дарамтлал зовоох юм бэ гэдэг асуултыг хариулчих. Өөрийгөө зовоохгүйгээр би өөрийнх нь нэг амар гоё амьдралаар амьдрмаар байна гэвэл яа бас ингээд тодорхой хэмжээр хатуу байх үедээ хатуу байх хэрэгтэй. Хүнд чинь хатуу хайр хаяада хэрэгтэй байдаг шүү. Хилэн цорд нэг хизээч гараа бохор болохоос айдгүй. Тиймдээч тэр хилэн цорд ингээд нэг юу гэх үнэн байдал гэдэг зүйл дээр амар их нэг хорогдоод байдаг байхгүй юу? Яад үл хилэн цорд золиос гаргаж чадна гэдэг шиг мөн адил та бүхэн золиос гаргах хэрэгтэй байвал яа гаргаж ингээд болно. Тэгээд хэдүүлээ ингэж ойлгоё. Сайн нэг ярьсан шүү дээ. Бурхан гэж авал гэдэг шиг. Та бүхэн ийм ойлголтыг одоо шийдвэр гаргахынхаа өмнө бодож үзвэл дээр юм болов гэж бодсон. Mercy буюу уучлах, нэгүсэл. Judgment буюу хүнийг шүүх. Тэгэхээр өөрийгөө эхлээ анзаар. Би өөртөө judgment хандах уу? Өөрийгөө нэгүсэлж хандах уу гэдэг өөрийгөө анзаар. Хэрвээ чи ингээд нэг хин нэг нь муу үйлдэл ингээд нэг хийчээд тэндээ ингээд харамсахгүй өөрийгөө өмөрөд ингээд байлаа гэж бодъё. Түүл чи өөрийгөө жаач хийх хэрэгтэй шүү яалтчгүй. Тэ. Эсрэгээр чи өөртөө магадгүй шаардлагагүй зүйл төр дэндүү хатуу хандаад өөрийгөө шийтгэхэд ингээд байвал яг өөрийгөө уучлах хэрэгтэй. Мөн адил босод хүмүүстээс адилхан байхгүй юу. Тэгээд ер нь бол ингэтэй хүнийг жааж хийнэ гэдэг нь айгүй боломжтой байх хэрэгтэй асуудал мөн үү яг үүндээ. Хэрвээ тэр хүн одоо чамд хийсэн муу үйлдэл ингээ байлаа гэж одоо шудраг усны үзэр доошоо гарч ирсэн. Магадгүй тэр хүн ингээ нэг дотроо ингээ нэг гэмшүүл магадгүй тэр хүн ингээ нэг гэмшил гэдэг зүйл байвал чи нэмж ингээ нэг жааж хийх шаардлага байхгүй шүү дээ. Тэр хүн харин нэгүсэлж уучлах хэрэгтэй байдаг байхгүй. Алхтаа юм шиг ингээ наагаад байвал харин зүрлээ ярин салавчгүй бас болно тийм. За хэдүүлээ potential outcome боёо одоо нэг юу харцгаана. Үр дүн харцгаая. Ер нь та тийм нөхцөл байдал амьдрал ер нь хаашаа яаж ингэж нэг чиглэх нвэ гэдгийг ингээ харцгаана. Үр дүн please. Dancing in the moonlight. Яг шудраг усны зур 3 удаа гарч ирлээ. Энэ бүр яалтчгүй л ингээд нэг шүүхийн маргаан, гэр бүлийн маргаан, ажлын маргаан, сургуулийн маргаан. Тэгээ яалтчгүй нэг юм official юмны маргаантай ингээд хүмүүсийн цуглаан болсон байгаа байхгүй. Justice user доошоо доор нэмтөр ингээд гарч ирээд hanged man-аар ингэж төлөөлүүлнэ. Гэдгэн зааж опа. Муу. За. Хэдүүлээ сайн зохицол явж байна те. За тэгэхээр ингэнэ. Та хэд яалчгүй консалтинг авах шаардлага байна. Hire fund-ing үзэр justice-ийг дагуулж байгаа байхгүй юу? Консалтинг авна гэдэг нь яг магадгүй нөхцөл байдал дээр чинь таарсан илүү ухаалаг хүнтэй ингээ уулзах байгаа байхгүй юу? Хамгийн анхны яриан дээр ирсэн те хэрвээ та хэд emotional level амар хэцүү байвал мэхийн ордны найзтайгаараа уулзаарай гэдэг шиг хэрвээ ажлаар ингээ асуудалтай ингээ байгаа бол тухайн салбарыг амар сайн мэддэг хүнтэйгээ ингээ нэг жоохон уулзаж ингээ зөвлөгөө авдаг ч юм уу те эсвэл ингээ нэг relationship ч юм уу иймэрхүү юм дээр ингээ асуудалтай байгаа бол яалтчгүй ингээ коучтой уулздаг ч юм уу эсвэл psychologist-тэй ингээ уулзах гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юмнууд ингээ нэг байна. Тэгээд тиймэрхүү зүйлээс ингээ нэг яалтчгүй өөрөөс чинь одоо нөө өөр ингээ гаргалгааг олж чадах, өөр салхийг оруулж чадах хүнтэй нэг уулзах ингээ хэрэгтэй байгаа байхгүй. Яг бол таадаг emperor үзэр гарч ирж байна. Emperor болохоор тарот үзэр хамгийн masculine нэрэг гэхдээ эзэн хааны хажууд төшмөл ингээд нөө байх хэрэгтэй үстэй. Хей хөгшөн чи ингэж чарж гэсэн. Яг тийм байх. Гэхдээ яг ямар хаан ингээд нэг ухаантай байдаг гэж
хинээс зөвлөгөө авахаа сайн мэддэг хамгийн ухаантай байдаг байхгүй. Тиймээс та бүхэн маань ингээд нэг хинээс яаж зөвлөгөө авах вэ? Би яавал энэ нөхцөл байдлынх ингээд нэг гаргалаа ингээд олох вэ гэдэг ингээд нэг сайн харчих ингээд хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ хойноос нь ялчгүй та хэд World үзэр ингээд Hangman-ыг дагуулад 2-ын саваа гараад ирсэн байхгүй. 2-ын саваа хамгийн дээр байна гэдэг нь та хэд ялчгүй бүр амьдралынх нь нэг чухал шийдвэрээ гаргачлаа л да. Гадаад явдаг ч юм уу, сквала, салдаг ч юм уу, ажилласаа гардаг ч юм уу. Зүгээр ер нь бол нэг чухал холддог шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгэхэд бол та хэдийн наад өмнөх чаптер чинь дууссан байх хэрэгтэй байна. Өмнөх чаптер дууссан байх. Юу вэ гэвэл дуусах ёстойнуудыг сайхан дуусгаж. Бод гараг нь буцсан байна да. Юунаас найдаа. Тэгэхгүй бол ингээд нэг бодоод үзье. Би таадаас болцсон. Таад хитгэн цагийн ганцхан цагийн тухгүй яриаг хийгээд ажлуудаа ингээд дуусгаад санаа амархуу. Тухгүй яриагаа хийж чадахгүй сар, 2 сар, 3 сар, 1 жил ингээд нэг яах гээд байгаа мэдтдэггүй нөхцөл байдалтай амьдрах уу. Аль нь та хадад амар юм шиг санагдаж байна. Тэрийгээ сонгочихгүй юу? Тэгээ би ингээд нөөний хэлдэ энэ бол ажил дээр ингээд нэг за тухгүй яриа юм байна. Тэ одоо шиг хей босс би ингээд ажиллаад байж ингээд миний зинг салин нэмэхгүй мө гэдэг чам тиймэрхүү тодорхой хэмжээр тухгүй байна. Гэхдээ нэг удаа ярьчих юм бол дараа нь санаа марш, сэтгэл амарш тэ. Хоёр дахь нь relationship дээр чи ингээд нэг салах ингээд нэг шийдвэр дээр ингээд байгаа бол асууж үзээрэй заяа. Би энд харилцааныхын юуг ч өөрчлөхгүй яг байгаагаар нь би насаар амьдарч чадах уу? Эсвэл хэцүү ч гэсэн би салаад 6 сар 1 жил жоохон өвдөн, жоохон санана, жоохон битгэрнэ. Гэхдээ би өөрийгөө хийгээд дараачих эрхчлөлтөд амьдралаа сонгох уу? Аль нь таадад амархан санагдаж байна? Тэрийг сайн бод. Тэгэхээр энэ бүлгийнхэн болохоор би таадыг яг ямар үгээр хоцлох вэ гэвэл зовлонгоо сонго. Тэгээ зовлонгийнхын төлөө тулалт гэдэг ингээд нэг бүлэг болж байгаа юм болоо. Яг юуны төлөө тулалдахад чамд илүү worth буюу үн цэнтэй байна гэдгээ сонгох хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдлаа алчихгүйхэн шиг, сүнэжгүйхэн шиг барьж яваад зурлах нь таадад ингээд нэг үн цэнтэй сайн хожвол яа go ahead юунаас найдаа. Эсвэл бүгднийг дуусгаад амьдралаа шинэрхлэвэл яа go ahead юунаас найдаа. Тиймээс зовлонгоо сонгож. Хойноос нь тултахад энэ үнэхээр үн цэнтэй ингээд нөхцөл байдал зовлон хүн үү гэдгийг өөрөөсөө асуу. Үн цэнтэй гэж бодвол тий. Эцээц зовлон гэдэг зүйл чинь өөрөө delusion байхгүй юу? Хэрвээ та амар ингээд нэг төгшөлтэй ингээд байгаа бол яа надад fucking бүрх зовлоо гэж асуучихгүй юу? За тийм байна. Тэгээд хэдүүлээ энэ бүлэг дээр тэгвэл зөвлөгөө ингээд нэг бичлэгэн дээр юу ярих вэ гэдгээ би ер нь бол шийдчихлээ. Зовлон гэдэг ерөн сэдв ер нь ярих юм байна. Тухгүй нөхцөл байдал. Тэгээд энэ нөхцөл байдал хүний амьдрал яг яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар нь би ер нь бол ярих юм байна. Тэгээд би инхээр шийдлээ. Миний хамгийн дуртай тамирчин Justin Gaethje гэх тамирчин байдаг байхгүй юу? Justin Gaethje тэр зовлон болон өөртөө ихтэй байдал тэндээс босож гарч ирэх тэр тэнхээ чадал гэдэг зүйл хаанаас яаж гарч ирсэн бэ гэдэг талаар ер нь бол ингээд нэг би яриа. Тэгэд энэнийг ингээд нэг ярьснараа та бүхэн маань одоо байгаа тулгарч байгаа асуудал нөхцөл байдлаа ухаалгаар ингээд нэг шийдэх wisdom буюу ухаан ингээд нэг бас шийдэх боломжтой боллоо гэж ингээд нэг харлаа. Тиймээс мартаагүй дээрээ нэг нь болохоор Justin. Тэгэд би энэ UFC-ийн тамирчдыг яагаад үзэх дуртай вэ гэвэл нэгт угаасаа англи ингээд нэг сурж явахд би угаасаа хилээ сайжруулах гэдэг нэгт үздэг. Хоёрт би угаасаа нэг тамирчдын яг тэр тулаан биш байхгүй. Тэр тамирчдын тэр түүх гэдэг зүйл нь амар чухал байсан. Тэгээд тэндээс ингээд нэг айгүй олон wisdom болж авч л байсан л да. Тиймээс би яг таадын нөхцөл байдлын ингээд нэг reading-ийг хийсэн юм чинь. Тэгвэл энүүн дээр ингээд таарсан зөвлөгөө ингээд нэг хичээлтэйгээр оруулъя. Тэгээд энэний доор нь болохоор энэ 8 сар ингээд нэг дуустал бас ямар хуу үйл явдал гарч ирэх нь вэ гэдэг бас нэг таратар нэг харж идаа гэж би шийдлээ. Тэр 2 дугаар бүлэг би ихтэй ингээд анх YouTube ингээд эхэлж байхдаа ингэжсэн шүү дээ. За сайн бацгаана манайхаа энэж тийм угаасаа миний стайл биш юм байлээ.
Тэгээд бүлгээ сонгох гэж эргэлзэж байгаа хүмүүст ингээ саа зовлтгүй заа тий. Зүгээр л чи 1 2 3 алийг сонгох тэрийн л хгүй да. Надад нэг тийм орогдол морогдол байдгүй маа тий. Тэгээд гоё чолон болооч ингээ байхгүй зүгээр байглаараа л ингээ нэг наа чи за тэглээч угаасаа таад намайг үзээ бараг 2 жилийн нэтрээ болж байгаа. Би ч тэгээд нэг оны шилдэг одоо нэг хайн хүн шүү дээ. Амьдрал жаргалтай шүү дээ. Ер нь юм дээр ингээ хаяада series ингээ байх нь амар тэний юм санагдаад байдаг шүү дээ. Гэхдээ энэ удаа би арай жоохон series ингээ байхаар шийдсэн. Яаж вэ гэвэл та бүхэн энэ reading-гээ сонгохын өмнө заавал өмнөх бичлэгээ үзье шүү. Healing гэж яг юу вэ? Би энэ сэдвтэй холбоотой reading ингээ хийж байгаа коллектив ингээ байдлаар. Тэгээд би 3 асуулт ингээ бэлдсэн байгаа байхгүй. Яг одоо яг ямар хөө үйл явдал болоод яг тэрний ингээ energy check-ийн тэгээ яагаад энэ болсон буюу ингээд нэг цаад шалтгаан гэдэг зүйлийг хэдүүлээ ингээд эндээс заавал ингээд чухалч асууна. Тэгээ potential outcome буюу үр дүн яг яаж ингээ өрнөх вэ? Амьдрал яаж явах вэ гэдгийг харна. Тэгээд зөвлөгөө хэсэгтэй. Тэгээ зөвлөгөө хэсэгт нь болохоор миний вебсайтн дээр 15,000 төгрөгийн хэсэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд нэг access-ийг ингээ авчингууд энэ дотор яг тухайн бүлэгт нь яг ямар ингээ хөдрүүд ингээ гарч ирсэнтэй ингээ холбоотойгоор би 15-20 минутын урттай юу бэлтгэж байгаа. Одоо spiritual маягийн ингээд нэг хичээл ингээ бэлтэж байгаа байхгүй юу. Яг яавал ингээ дээр вэ? Би ингээд нэг нөхцөл байдлыг яаж ингээд ойлгоод цаашаа ингээд урагшлуул ингээд дээр вэ гэдэг ингээд зүйл ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа ер нь бүлгүүд ер нь өөр болох юм шиг байна. Сая эхний ингээд нэг бүлэг болохоор яалчгүй ажил мажилтай ингээд холбоотой юмнууд байсан бол одоо энэ яг юу болох ч юм аа бүү мэд. Тэгээд би бүлэг болгонд нь хочогж байгаа. Тэгээ эхний бүлэг нь болохоор нэг тийм зовлонгоо сонгоо зодол гэдэг нэртэй хочтой болж байгаа. Тэгээд энэ бүлэг яг ямар хуу хоч ингээд гарах нь харъя. Тэгээд энэ хочтой нэг холбоотойгоор би хичээлийн ингээ бэлдээ оруулчихна. Хойноос нь болохоор би 7 өдрийн energy check-интэй ингээ бас нэг хөөрхөн хөдөртэй нэг юм бас нэг хөөрх юм оруулчихна. За яа тэгжил учрын нөө тий. За олон лом ярих ч яг эхэлцгээе. За тэгэхээр энэ удаа би аргаа өөрчилсөн байгаа. Яг 2 жилийн өмнө уншдаг байсан тааротны аргаар ингээ байж байгаа. 12 өдрөөр ингээ үздэг болж байгаа. Тэгээд энэ нь бид нөө зураг болон позицоор ингээ үздэг байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ энэ 2 дугаар бүлгийнхээ energy check-ийг хийцгээе. Ямар хөө нөхцөл байдал юу болж байгаа гэдгийг хэдүүлээ ингээд нэг харцгаая. Амьдрал нь юу болоод байна? Ямар үе шатан дээр явж байна? Ямар хэсгээ өөрийгөө одоо хийх ёстой? Юуг тавьж явах ёстой? Юуг ингээ орох ёстой? Түмэн асуулт байгаа шүү дээ. Эхний үзэр, 2 дугаар үзэр, 3 дугаар үзэр, 4 дугаар үзэр, 5 дугаар үзэр, 6 дугаар үзэр. За 6 болонгууд дахиад нэг шафлын. Эхний үзэр, 2 дугаар үзэр, 3 дугаар үзэр, 4 дугаар үзэр, 5 дугаар үзэр, 6 дугаар үзэр. За тэгэнгүүтээ доор нь тэргүүний ингээд нэг зоос bottom deck дээр. За би зургийг аав заа. Надаа ганцхан камераа болохоор хилүүлээ зогцож амьдрахаас өөр аргагүй. Ингээд. За гэл зургийг аав. Хөөе. Мач. За тэгэхээр bottom deck дээр болохоор тэргүүний ингээд зоосон гэдэг нэг ерхий энерги ч ингээд дэлтгэж байгаамаа. Баяр хүргэе. Энэ бүлгийн ингээд нэг сонгосон хүмүүс та бүхэн маань стожик мөнгөлөг ингээд нэг хүмүүс ингээд сууж байгаа байхгүй юу те. Нэрээ найзлыг хөрөнгөөр татчихаа шаа. За тоолсон. Тэгэхээр энэ бүлэг бол яалтчгүй ингээд нэг мөнгөлөг энергитэй ингээд нэг гарч ирж байгаа байхгүй юу. Яагаад би ингээд нэг шууд ингээд нэг хэлж байгаа вэ? Яг дунд нь ингээд 5-ын зоос ингээд байсан л юм л да. 5-ын зоос болохоор одоо нэг эрсдлээс ингээд айх. Тэгээ ингээд нэг хүнд ингээд нэг өөрчлөлт хүнд ингээд нэг чаленжийг үзчихсэн хөдөр байгаа байхгүй юу. Ер нь гэхдээ энэ нь байж болох хамгийн сайн нэг байд юм. Би ингэж ярьдаа. Ер нь миний амьдрал дээр ч ингээд болж ирсэн. Яг бүх юм ингээд зогсцсон үед би бүр амар баярлалтай байхгүй. Бүх юм ажил зогсцсон, орлого ингээд зогсцсон, юмнууд ингээд нэг ингээд унтарцуу би яагаад ч баярлалтай байхгүй. Яагад бол би өөрийгөө тэлж байгаа мэддэг. Тэгээд негатив энерги цэвэрлж байгаа мэддэг. Энэ цэвэрлэгээний ажил ингээд дуусны дараа угаасаа хүссэн хүсээгүй миний амьдрал дээр маш том ингээд нэг боломжууд тэгээ сонирхолтой үйл явдлууд угаасаа гарч ирдэг байхгүй юу. Тэгээ яг ийм хүн ингээд нэг юм одоо санхүүгийн хувьд бол одоо мөнгө зарцуулалтын айцтай ч юм уу эсвэл түмэн ингээд дарамттай үед яг үндэ ингээд наа чи дандаа сайн нэг тохиол заав. Чи зүгээр fucking chill out, relax ингээд байхад л ингээд болчдөг байхгүй юу. Гэхдээ одоо хэдүүлээ энэ дээрээс ингээд нэг задлж ингээд нэг ярьцгаана юу болоод байна гэдгийг хэдүүлээ хуваагаа ярьцгаая.
тэргүүний ингээд зоос ингээд нөгөө тэргүүний саваалаа ингээд нөгөө нэг зэрэгцэж ингээд гарч ирсэн байна. Тэгэхээр та хэдийн хувьд бол ингээд нөгөө нэг боломж тэгээд том үйл явц хөдөлгөөн акшн гэдэг зүйлүүд бол үнэхээр бүр ихээ өн заяа. Тэгээд хойноос нь болохоор Empress үзэр ингээд нөгөө нэг доошоо гарч ирж илээ л да. Асуудал нь юу вэ? Та хэд ингээд нөгөө нэг жоохон people pleaser энергтэй юу? Нөгөө өөрийгөө жоохон хоошоо тавиад нөгөө бусдыг ингээд урдаа оруулдаг. Тэгээ ингээд бодож үзэл та хэд нэг юм сонин блок байд юм шиг байна заяа. Би иймэрхүү үйл явдлуудыг ингээд нөгөө нэг хийвэл бусад хүмүүс намайг юу гэж бодох болоо гэдэг ч юм уу тий. Одоо жишээлбэл та ингээ инфлюенсер ингээ болохыг ингээ шийдлээ гэж бодъё л доо. Тэгээ тэнгүүтээ би яана ингээ нөгөө сөрөг компанитэс ингээ айгаад байна шээс. Чи юу экспект хийсэн тийм биз дээ. Би ингээл нэг ийм бизнес ингээ нөгөө хийгээд ингэж нэ ашигтай ингээ ажиллаа. Хүмүүс намайг юу гэж бодох бол no. Юу хүмүүс чамайг юу гэж бодох чи өөрийгөө яа гэж тийм биз дээ. Тэгээ нөгөө нэг та тэгдэг нөгөө нэг годомжинд ингээд нөгөө нэг хүн чамлаа ингээд даллангууд хай гэж ингээд даллангууд яг үндэ тэр хүн чиний ардээс үнэлүү ингээд далж исэн тэмүүтэ чи нэг бантаад ингээд нөгөө нэг тэр өдөржингөө ингээд нөгөө нэг боддог нэг тийм сонин зуршилтай бол заяа. Наа чин та тийг яг үндэ ингээд хойш амар татдсан байна л да. Яагаад гэвэл ч тэр ингээд чамлаа ингээд далсан ингээд нөгөө нэг юу гээ чамааг өөдөөс нь даалсныг ч гэсэн анзаараагүй л явж байгаа байхгүй юу. Тий. Тэгээд артталт нь ингээ байгаа юм ч гэсэн чамааг даалсныг ч ингээ анзаараагүй. Зүгээр л анзаараагүй. Тэгээд яг үндэ хамгийн инээдтэй хүн өөрхийн тархины нэг юм мэдрэл мотог хүлээсэн дунд ингээ амьдраад байдаг байхгүй юу. Empress өдөр ер нь бол яг энийг бэлэгдтээ доошоо гарч ирээд. Тэгээд ялангуяа энэ тэргүүний саваа ингээ зоос хоёрын дунд ингээ нэг параллелээр ингээ байрлалцсан байгаа. Тэнгүүт Empress болохоор нэг би яг бусдад яг юу гэж харагдах вэ? Тиймээс ингээ би ингээ бусдад ингээ нэг одоо ингээ сайхан хандыг өглөгч бай whatever зүгээр энийгэл ингээ нааж яагаад хөөе энэгээр чи өөрийгөө халаад байгаа юм шүү. Өөрийгөө халаад байгаа юм шүү. Энийг жоохон бодох хэрэгтэй хаа. За тэгэхээр та дэвд бол яг одоо маш том ингээ нэг үйл явц ингээ нэг гарч ирж байна. Фул үзэр ингээ нэг гараад ирсэн байна гэдэг нь угаасаа бүр шалтгаантай л байна л да нэг 5-ын зоос ингээ Hangman 2 ингээ нэг зэрэгцээд гарч ирнэ гэдэг нь хэсэг бүр таад бүр амар хүлээстэй ингээ байсан юм шиг байна да. Ялангуяа ойрын 5 сарын хугацаанд ажлууд чинь явж өгч болтгоо харилцаанууд чинь ингээ гацаанд ингээ байцсан байдаг. Тэгээд одоо ялангуяа хин нэгнээс юм хамааралтай ингээ нэг болцсон юм шиг мэдрэмжтэй байсан бол ялангуяа хааны аяг доошоо байхгүй. Хааны аяг доошоо 9-ийн аягыг дагуулж байгаа байхгүй. Одоо би энэ хүнгүүгээр л амьдрч чадахгүй энэ хүн маань л нэтрэ гэдэг ч юм уу те би энэ хүнээс л ингээ нөө холбомоор гоо гэдэг ч юм уу нэг юм хүнээс ялангуяа ингээ co-dependent буюу хамааралтай ингээ нөө болцсон байж исэн бол заяа яалчгүй эндээсээ ингээ нөө нэг ангижрах ингээ нөө нэг шаардлага гарч ирсэн байна. Эний төлөөч гэсэн угаасаа universe ингээ нөө нэг та хэдийг түлхэж ингээ нөө нэг өгөхгүй л байна л да. Тэгээ хойноос нь болохоор юу вэ гэвэл full үзэр ингээ нөө гарч ирж байгаа заяа. Тэгээ амар инээдтэй позитер ингээ барилдсан байгаа байхгүй юу. Full үзэр буцаад ингээ Hangman л ингээ нэг параллелээр ингээ нэг л ингээ одоо паг харцсан байгаа байхгүй юу. Магадгүй та хэд зөв магадгүй шүү зөө. Би энэ дээр өөр хүзэр татааг болохоор би ингээ хэлэхгүй л юм л да. Зөв магадгүй та хэд штэ те хин нэгнээс ингээ шууд салангуудаа дараачихгүй эрхлүүгөө орчих чивэл яг дахиад гацж ийсэн энтэйгээ адилхан юм болох гэдэг байхгүй. Тиймээс та хэд бол ингээ эхлээд emotional ингээ abandoned буюу одоо бүрэн бүтэн байц сурах хэрэгтэй л байна л да. Энийг би бол ингээ нэг дундуур шууд оруулж хэлхээс өөр аргагүй болчлаа. За тийм байна. Тиймээс ямар ч лсэн та хэд маань хувьд бол сүүлийн хэдэн сар ингээ нэлээд гацаатай төвөгтэй яг гадаа мэдтгүүтэй хүнээс ингээ амар хамааралтай ч юм шиг нэг хүлэгдсэн ч юм шиг тэ ингээ нэг юм ялангуяа газлайтын доон ингээ амьдарч исэн бол яалчгүй энэ бүхэн чинь ингээ нэг шийдэгдэх нэ. Тэгээд та хэд бол яалчгүй ингээ мөнгө төгрөгөн дээр амар адтай байх гэдэг шодрог усны үзэр ингээ 6-гийн зоостой хамт гарч ирж байгаа хөө. Ирээ та хэд ингээ нэг жоо бичиг баримттай холбоотой ингээ асуудал ингээ хөөцөлж байгаа бол за жоох бас нэг 8 замаа хийдэгдээ панцны 8 те. Андаа маань нэг урдаас нэг хэдийн юм шаацээ тэрийг нэг хоёлаа нэг 2 нуглаа зарчээ гэдэг ч юм аа те. Тиймэрхүү бас ингээ панцны ингээ юм чинь бас ингээ амар ашигтай ингээ нэг явах гээд байгаа хөө. Гол асуудал нь юу вэ гэвэл хэрвээ ингээ Агаас бэцэглөө ингээ бараа хүргээд ч юм уу эсвэл нэг юмрхүү ингээ нэг дроп шиппинг ч юм уу онлайн шейт ингээ ажиллах чаал на бараа чинь жоохон гацгаалал тэ ядал чараад үзэр доошоо гарч цууд энэ чинь агаас бэл очдог үзэр. За тэр яах вэ? Тэгээд хэрвээ таад штэ тэ ингээ нэг өмнө нь одоо гадаалаа явахаар ингээ аплай ингээ өгч ийсэн бол тэр нь ингээ нэг GG болж ийсэн бол энэ удаа 2 дахь удаа дахиж оролдох юм бол ялч басаа бүтэх магадлал амир гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ хойноос нь болохоор 6-ын зоос ингээ гарч ирнэ гэдэг та бүр үнэхээр юм бүр хүнтэй ингээ нэг хилцээлээгээд мөнгө олохтой бүр үнэхээр ингээ нэг сайнаар гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ бас амир сонирхолтой нойрын хугацаанд та хэдэд ингээ нэг хөрх ашигтай саналаад ингээ орж ирэх нэ. Тэгээд энэ дээрээс ингээ нэг юу гэх хонь бүтэн чон цадгалан буюу аль нь гоё ашигтай хилцэл ингээ нэг хийх амир гоё энергиуд байна. Тэгээд ерөөхдөө бол
Энэ бүлгийнхэн бол яалтчгүй л ингээд нөгөө нэг амар том трансформашн буюу хувирлын процесс дээр явж байгаа ингээд бүлгийнхэн байна. Тэгээд гэхдээ ер нь гайгүй 50 нэрэг байх шүү. Яа явж. Тийм байна. Хэдүүлээ ингэх юм байна. Энэ ер нь үнэхээр шуурганы өмнөх 50 байдал уу эсвэл шуурганы дараах 50 байдал уу гэдэг би асуултыг бүр ингээд асуумаар санагдчихсан байхгүй юу. Яалтчгүй амар тайван хөзрүүд байна. Яалтчгүй амар гоё энергиуд байна. Хитээ амар сонин санагдаж байгаа гэсэн юм болгон чамд бол I don't give a single fuck гэдэг энергитэй байхгүй юу. Тэгээ миний зүгээр ингээд нэг гадарлаад байгаа энэ шуурганы өмнөх 50 байдал байсан уу? Шуурганы дараахаа гэдэг хэдүүлээ яг л үлцгээ заяа. Яагаад энэ нөхцөл байдал болоод миний шалтгаан гэдэг зүйл нь яг юу юм? Ер нь энэ хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүсийг хаашаа чиглүүлээд байна гэдэг хэдүүлээ харцгаая гэсэн үг. Нэрнгээсээ л юу юм бэ? Шуурганы дараах нь юм байна. Таад дээр ингээд нэг юу яж аах би газ зургийг аваад нэрээ харуулна шүү дээ. Утгагүй амьдралын орлогоо ингээд сайжруулахаар ингээд нэг дээрэс нь гоё харж мардаг камер авчнаа. За хэдүүлээ жоох ухаалаг ажиллана. Номер 1. Дахиад таадад тэргүүний ингээд нөө саваа тэргүүний илт ингээд гарч ирж байгаа. Таад дээр бүр үнэхээр амьдралын чивдод мейжер шинжилэлт ингээд нөө нэг ороод ирсэн байна. Баяр үргээ энэний дээр ингээд мажишн үзэр нэгin тоогоор ингээд нөө бүгднийг ингээд дагуулж байгаа байхгүй юу. Нэгin тоо чин өөрөө угаасаа шууд юу бэлэгдтэй. Ямар нэг юм шин одоо нэг эхлэлийг ингээд бэлэгдэж байгаа шүү дээ. Хойноос нь болохоор эмпресс үзрөөр ингээд 3-ын тоо ингээд гарч ирэнгүүтээ 3-ын ингээд нөө нэг зоостойгоор ингээд гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгснэ 3-ын саваа дандаа 3 гэдэг тооноттой ингээд байж байгаа. Тэнгүүтээ ингээд 3 шиг 3-ын тоо 3 шиг 1-ийн тоо байж байгаа байхгүй. Та хэдүүд л яалтчгүй амьдралын чинь тэлтийн үе шат чинь гараад ирсэн байна. Тэгээд 3-ын тоо чинь бүр шууд утгаараа тэлэл. Зөв цагтаа зөв үедээ зогсхийг бэлэгддэг байхгүй юу. Тэр нэг юм адтай хүмүүс ингээд байдаг шүү дээ. Нэг амар ашигтай хөрөнгө оруулалт ягаад ч мэдгүй ингээд хийцэн байдаг. Тэ нэг амар адтай үйл явдлууд ингээд болоод байдаг. Эдгээр хүмүүс ялч 3-ын тоог бэлэгдэлдэг байхгүй юу. Тэгээд эдгээр хүмүүсийн ингээд нэг адтай ингээд байдаг шалтгаан нь болохоор угаасаа өөрсдийнх ингээд нэг юм одоо тэлэлт экспаншныг амар сайн энерги өвдөл ингээ хийгээд яваад байдаг байхгүй юу. Тэгээд бид нар яг үндэ атарах шаардлага байхгүй. Ер нь бол хүнд атарах ч амар тэнэг асуудал байхгүй юу. Эсвэргээр бид нар яг иймэрхүү ингээ нэг адтай хүмүүсээс суралцах хэрэгтэй байхгүй юу. Яаж ийм адтай вэ? Дийлэгдэх бол иймэрхүү хүмүүсийн зүгээр нэг зөөлгөн байдаг шүү дээ. Нэг гэл ингээ явж байдаг те. За тэгэхээр таадын хувьд болохоор амьдралын чинь бүр амар том шинжил буюу одоо ингэж таад манифест хийсэн хүмүүсээ уйлдаад манифесташны чинь дагуу бүгд ингэ болох гэдэг байхгүй юу. Ялангуяа саяын шин сарнаар ингээл те амьдралаа ингэчгэн сан тэгчгэн сан гээл ингээл нөө байж исэн бол сквал нөө хөслийн борд нэр ингээд нэг юм бичдэг ч юм уу те. Сквал ингээл би одоо хосын харилцаа ингэж авч явмаар байна. Би ингээд нөө хайр харилцаа ингэмээр гэдэг ингээд бодлыг ботцсон байсан бол яа угаасаа ингээд нөө гарч ирсэн байхгүй. Especially энэ дэр хухаас ингээл хүмүүс энэ дэр бүр амар азтай ингээд байх гэдэг л да. Ялчгүй ингээд Empress Magician-ыг дагуулна гэдэг нь хонос нашлангийн орны стрингтэй гарч ирж байгаа байхгүй. Ялчгүй таад ингээд нэг бүр оны шилдэг атроттой байс fuck энергитэй л байна л да тий. Годамжаар ингээд ганц 2 пи уусан чинь ингээд hey гоё атрактив энергитэй байхгүй юу. Тэгмээс ингээд яг ийм хүмүүс ингээд би ингээд шууд ингээд хэлээ л да крашлогоо бичиж үзчихгүй синглүүд нь байгаа л тий. Hey хоёлаа болцгоо чи бит хоёр анигт магтал багтаа байхгүй. Тэгээд тийм байна. Тэгээ хойноос нь болохоор 10 ил доошоо боо яалтчгүй бүр саяхан сэхэл авсан хүмүүс байгаа байхгүй юу. Арай гэж нэг юм одоо л нэг сэхэл аваад нэг юмыг наатай цаантай ингээ харах ингээ нөхцөл дээр ингээ нэг ирсэн. Тэгээ маш ингээ хүнд нөхцөл байдлуудыг ингээ нэг үдсэн хүмүүс байна. Одоо энэний дараа одоо алийн болгоо ингээ хошногдуулахад одоо ч ингээ нэг нурсан цамхгаа шинээр барий гэсэн хүмүүс ингээ яг энэ доо нэг гарч ирсэн байна. Баяр үргээ танаа бүлэг бүр үнэхээр
inspiring гэдэг нэг бүлэг байна. Хэдий та хэдийн хувьд бол одоо болох ингээ асуудал шийдэгдэх байгаа юмнууд, айдсууд, төгслүүд ингээ байгаа ч гэсэн энэ бүхэн чи яг үүндээ шуурганы дараах нь гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Шуурганы өмнөх нь биш шүү. Шуурганы дараах нь байгаа байхгүй юу? Тиймээс одоо яг энэ ингээ нэг энерги энэ моментыг ашиглаад зүгээр манифест хийсэн юмнуудын төлөө зүгээр тасралтгүй хичээх хэрэгтэй байхгүй юу? Энэ бүлгийнхэн ингээ нэг хэлэхэд ч тэ яг үүндээ бод гарагийн буцалт ингээ дууссан. Аль хэзээ нэг яг өөрөөр шинэ нэмийг эхлэхэд бэлэн болсон гэдэг нэг хүмүүс байна гэж би ингээ ойлгож болж байна. Тиймээс яг энэ 8 сараас ингээ та бүхэн маань шинээр эхлүүлэх гэж төсөл байвал яг тэрийг хийх хэрэгтэй байна. Хийх гэж гоё прожектууд, project-ууд тэгээд бүгднийг зүгээр шууд нүдэнэ л хийчих цаа. Тэгээд угаасаа бүр зөв цагтад зөв үедээ хөтлөхөөр ингээ энэ нэрүүд гарч ирсэн байна. Тэгээд хэрвээ саяхан бас ингээ хосын харилцаа чинь жоохон нурцсан ингээ хүмүүс байхад яг энэ ингээ нэг үеийг ашиглаад та хэдэд маань өөрснөө гэсэн итгэл найдвар хүч чадал чинь ингээ ороод ирсэн юм чинь энэ харилцааг бүр тодорхой байдлаар ингээ нэг чиглүүлэх бүр үнэхээр аим гоё ингээ энерги байхгүй. Ялангуяа situationship дээр ингээ яг гадаг мэдэгдэхгүй ингээ хүмүүс ингээ байдаг штэ. Эдгээр яг үүндээ situationship-ээс салнуу тэрийг үерхэл болгоно үнэхээр юм бүр амьдралыг та хэдийн гарт байгаа байхгүй. Тэгээ хамгийн гоё нь ингээ нэг та хэдэд яг ямар ч ингээ үр дүн гарсан бай I don't give a fuck гэдэг ингээ нэг амар гоё энергитэй байж лээ л да. Ингээд ивэл тарот ридер нүртэл ингээд урамтай уншин штэ. За тэр яах вэ? Хэдүүлээ potential outcome-ыг харцгаа. Ер нь яг анхуу ирээдүг хүлээж ийнэ гэж байна. Энэ нөхцөл байдал ер нь ямар хуу үгээр гарч ирэх нэг гэдгийг харцгаана гэсэн. Potential outcome. Тэнгүүтээ энийг би болохоор бүр шал өөрөөр ингээд шийдлээ. За ном дэлгэж байгаа юм шиг. Ингүүт чиний ингээд нэг шинэ chapter. Ингүүт чиний all буюу хуучин chapter ингээд болоод энэ хоёрыгоо ингээд уртаа тавингуудаа сая камер дээр харагдсан гэж за тэгж л өчнө. Тэгэнгүүтээ хүрээлүүлж одоо нэг хөзрөө өрнө гэсэн үг байхгүй юу? Эхний хүрээ, 2 дугаар хүрээ юм бол 3 дугаар хүрээ заяа. Тэгэнгүүтээ эхний хүрээ, 2 дугаар хүрээ, 3 дугаар хүрээ ингээ гарч ирж байгаа юм заяа. За тэгэнгүүтээ bottom tek хүргэлж байна. Энэ нь болохоор ерхий нэрэг. За байж. Би таад зургийг авч өгье. Тэгэхээр таад маань яалтчгүй ингээд нэг кармага релиз хийх цаг болж байгаа байхгүй юу? Ууя ингээд кармага тавьж болох. Тэгээд хид хідэн зүйлийг хэдүүлээ заавал ойлгох хэрэгтэй. Ялангуяа таад штэ тэ хуучин ингээд нэг өөртөө амар ихтэлгүй ингээд нэг байдаг байсан бол тэгээд таад ингээд хуучин дандаа балансгүй харилцаан дээр ингээд нэг ордог байсан бол заяа. Тэгээд чи өгөөлэдэг хичээгэлэдэг нөгөө чинь чавл үргэлж ингээд салаач ингээд өгдөг ингээд байсан бол энээсээ болоод амар том ингээд нэг зүйлүүдийг алдсан. Ялангуяа том гэр бүл ингээд салалт ч юм уу эсвэл том айцтай ингээд нэг нүүр тулгарх. Ялангуяа гэр бүл ингээд харилцаатай холбоотой айцуд байсан байхгүй. Тэгээд ялангуяа зоосоор ингээ гарч ирж байна гэдэг нь санхүүгийн хувьд бол аюулгүй байдал те доктортой байдал гэдэг зүйлээр үргэлж ингээ асуудалтай байдаг байсан хүмүүс яг миний өмнөх бичлэгийг заавал үзэх хэрэгтэй байхгүй хийл хийж яг юу вэ өөрийгөө яаж ингээ нэг ангаах вэ гэдгийг яг одоо ингээ нэг сурах хэрэгтэй цаг болж байна. Тэгээд буцаад өөрийнх нь ихтгэлтэй байдлаа олж авах буцаж босох тэр чадварыг олж авах хэрэгтэй байхгүй. Дараагийн chapter чинь болохоор үнэхээр энэ таад хувьд бол карманы ингээ нэг chapter ингээ болж байгаа. Хэрвээ таад ингээ нэг сүүлийн 8-аас 13 сар штэ те аятайхан үйлдэлтэй аятайхан гэж явж исэн бол яа бүх юм ингээд аятайхан болно та сүүлийн эдэн 13 сар ингээд нэг жоохон нэг юм байгаад исэн бол штэ те яалчгүй ингээд нэг дараагийн chapter ингээд нэг амар хэрүүл зодоо маргаантай ингээд нэг болох гээд байгаа байхгүй. Тиймээс та ер нь бол гэтээ хэлээ заа doesn't matter. Okay? Хүний амьдрал штэ те ингээд хэрүүл болно гой зүйл болно юу ч хамаагүй зөв гол нь эдгэр болж байгаа бүхий л үйл явдлууд ингээд нэг болж байгаа нь ингээд нэг шалтгаантай байгаа байхгүй. Тиймээс таад магадгүй ингээд нэг хүн амьтанд ингээд жанжин шугамаа тавьж чаддгүй байсан хүмүүс байсан бол яг одоо жанжин шугам тавьж сурч байгаа хүн үгүй гэж хэлж сурж байна. Би өөрийнхөө ингээд нэг priority буюу ирэмбэ нэгт ингээд тавьж ийн би өөртөө ингээд анхаарч байна. Өөрийнхөө ингээд сэтгэл санааны эрүүл мэнд оюун ухаандаа ингээд нэг хөрөнгө оруулалт хийж ийн гэдэг ингээд нэг дараагийн chapter гарч ирж байгаа. Гэтэ энэ нь чиний
хуучин ингээд нэг карматай чинь заавал ингээд related буюу холбогдсон байж байгаа байхгүй. Тэгээд хойноос нь judgment ингээд нэг гарч ирээд гэдэг нь юу гэсэн үг гэвэл та дэвд бол ингээд нэг сүнсний сэргэлж ингээд гараад ирчихэж байгаа байхгүй. Oh shit. Одоо би хаашаа явах мэдчихлээ. Одоо би яг юу гэхээр мэдчихлээ. Одоо би хинтээ байхаа мэдчихлээ. Одоо би юу хийж бүтээхээ мэдчихлээ гэдэг одоо judgment ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд judgment ингээд нэг хөзөр юу вэ гэвэл штэ тэ чи ингээд нэг анзаараарай. Би хин нэгэнд үргэлж ингээд mercy буюу зөөлхөн ингээд байгаад нэгүсэнгүү байгаад нөгөө өмнө давраад намайг өвтгөөд байна уу? Эсвэл би ингээд нөгөө үндэ хитрхи хатуу хандаад нөгөө нэг үргэлж зааж хийгээд байна уу гэдгийг үргэлж ингээ өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй юу? Заримдаа бид нар ямар нэгэн юмнуудыг шүүх, хилцэх гэдэг зүйл амар ингээ нэг чухал байдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээд та дэвд бол ингээ нэг жоох үрлэг ингээ нэг өдөр хоногуд үргэлжлэх гэдэг байхгүй юу? Ялангуяа хадгаламж жоохон жижиг болох гэдэг. Тэгээд гэтээ зүгээр шүү дээ тий. Яа тий. Тэгээд жоох үрлэх л ингээ болох гол л да. Гэтээ би ингэж яриул яаж байна. Ер нь энэ бүлэг дээр би manifestation яаж ажилладаг вэ гэдгийг би ер нь ярих юм байна. Тэгэхээр би энэ бүлгийг саран даваа гिचэн бүлэг гэж нэрлэлээ. Саран даваа гिचэн бүлэг. Төрөвчөө ингээд нэг гой далдаг те. Manifestation болохоор ингээд бид нар ямар нэг тиймгүй үйл явдлууд ингээд гарч ирдэг. Тэгээд бидний ингээд нэг энэ дотор nervous system буюу одоо нэг мэдрэлийн систем яаж ажиллана тухайн нөхцөл байдал үргэлж ингээд нэг ийм байдаг. Жишээлбэл ингээд бодож үзье. Би ер нь бол ер нь ийм зантай ч хэлэх үү. Юм хит хурдан болж өнгөрөх жоохон дургу. Бас хит удаан байхад ч дургу. Ер нь бол юм бодтой байхад амар туртай байдаг байхгүй юу? Тэгээд ингээд миний амьдралын хамгийн том уналтууд болохоор миний амьдрал дээр ингээд нэг гинтийн байдлаар амар их ингээд нэг мөнгө орж ирж исэн үеуд ингээд байсан байхгүй амар том ажлууд ингээд нэг бүтээж исэн үеуд ч юм уу те. Тэгээ нэг миний ингээд нэг nervous system тухайн үед ингээд нэг тиймхүү зүйл ингээд нэг бэлэн биш байсан болохоор шууд тэгхтэй ингээд унцдаг байсан байгаа байхгүй. Тэгээд ерөөхдөө бол окей би ер нь төдий хэмжээний ингээд нэг wealth буюу эд баялагын хандл хийхэд бол миний өөрийн энерги, миний capacity яг тийм байх хэрэгтэй юм байна штэ гэдгийг би өөрөөс ингээд ойлгож эхэлж байгаа хгүй. Тэрнийд бол би өөрийнхөө ингээд нэг habit, зуршил бүх юмудаа ингээд нэг өөрчилж эхлэе. Илүү ингээд нэг одоо ямар нэгэн хүлээж авах, хүртэх гэдэг зүйл дээр тухтай болж эхэлж байгаа. Тэгээ би хоочин чи энийг надад бэлгэх юм бол амар саан зовдөг гэсэн бодол. Бэлэг nice баярлаа. Тэгээ би ингээд нэг төлбөр ингээд орж ирэх юм бол ингээд нэг хоочин саан зовол. Яна би энийг хүртэх хэрэгтэй байсан болов гэсэн асуудаас одоо орж ирсэн окей давай let's go. Тэгэхээр энийг би зүгээр сарандаа гिचэн бүлэг гэж яаж байна. Яг бол та хэдвд бол амар том major ингээд нэг том өсрэлчин гарч ирэх гэдэг байгаа байхгүй. Тиймээс би энэ бүлэгт болохоор ингээд хэрхэн яаж nervous system-ээ буцаж хэвэн байлгах уу? Яаж ингэж нэг одоо тэдгээр ингээд нэг том гоё үйл явдлуудыг handle хийж ингээд сурах уу? Цаашаа manifestation юу нь яаж ажиллах вэ гэдгийг ер нь энэ бүлэг дээр би ер нь ярихаар ингээд шийдлээ. Стамцана манайхан 3 дахь бүлэгтээ тавтай амарлаа шаас юм аа. Тий. За энэ reading-ийг үзхийн өмнө заавал өмнөх нэг тэр healing гэдэг бичлэгийг үзээрэй. Энэ үнтэй холбоотой юм яриад байгаа шүү. Энэ reading-ийн ингээд нууцлахын сэдв чинь заа ихнийх 2 дахь заа бүлгээс сонгох гэж нэг амар гайхаад ингээд нэрэлцэх шаардлага байхгүй зүгээр 1 2 3 тэрний алийг сонгох вэ тэгэл болоо шүү дээ. Тэгэхэд надад нэг юм YouTube дээр дэг огтч нэг амар гоё oracle ингээд чолоо молоо байдаг. Ер нь би ихтэй амьдралаа амар simple ингээд байх амар дуртай байдаг байхгүй. Тэгээд хэдүүлээ энэ удаа яаж ингээд нэг явах вэ гэвэл энэ уншлага болохоор чи амьдралын яг ямар үе шатн дээр ингээд явж байгаа те яагаад энэ бүхэн болох болвоо гэдэг шалтгааныг хэдүүлээ ингээд харж байгаачлан бас potential outcome буюу яг ямар хуу үр дүнгууд гарах вэ гэдэг ингээд нэг энэ 3 асуултанд энэ бүлгийн ингээд нэг хариулах болно. Тэгээ зөвлөгөө ингээд хэсэг болохоор 15,000 төгрөгөөр ингээд нэг орж ирж байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр нь би бүлэг болгох угаасаа өөр энергитэй болохоор би бүлэг болгонд нь тааруулсан одоо нэг spiritual маягийн видео хичээл ингээд оруулж байгаа. 10-аас 15-20 минут урттай. Тэгээд
7 хоногийн бас нэг energy check-ийн бас нэг хөзөр ингээд суглаад ингээд гоё бүлэгтэр ингээд тавьсан байгаа. Тэгээд эдгээрээс ингээд нөө би яагаад ингэж хийж байвал чи таарат ингээд уншлаа гэж бодё. Гошногдуулахаа мэдчихвэл одоо тэгээд одоо тэнэг хариу гараад гошногдуулахаа мэдчихвэл яаж гошногдуулахгүй байх талаар өөрийгөө амьдралаа одоос бэлдэж эхэлнэ зү. Гоё хариу гарч ирсэн байвал яаж түлч хэрэг хандл хийх вэ гэдэг талаас одооноос өөрийгөө бэлдэж эхэлнэ зү. Яг тэрвшгэл ингээд нөө явж байгаа. Тэгээд энэ удаа хэдүүлээ нөө healing гэдэг зүйлийг л аягүй сайн ингээд нөө нэг ярих болноо. Тэгээ би нөө нэг 50,000 төгрөгийн subscription-тэй нөө нэг одоо нөө нэг баахан philosophy content-тэй, psychology test-тэй, тэгээд spiritual content-тэй хүмүүс угаасаа яг энэ reading бүгд автоматар үнэгүй байгаа шүү. Access нонго орцсон гэсэн үг. Ойлгосноо? Зя. Тэгэхээр хэдүүлээ. Хэлцгээе. 3 дугаар бүлгийн энергийн шалгалт. Тэгээд би энэ reading-ийг хийхдээ яг 2 жилийн өмнө нэг уншдаг байсан арга барилаар ингээд нэг хийж эхэлж байгаа. Эхний үзэр, 2 дугаар үзэр, 3 дугаар үзэр, 4 дугаар үзэр, 5 дугаар үзэр, 6 дугаар үзэр. Тэгэнгүүтээ юу байна заа? Дахиад нэг shuffle хийгээд эхний үзэр, 2 дугаар үзэр, 3 дугаар үзэр, 4 дугаар үзэр, 5 дугаар үзэр, 6 дугаар үзэр. За энэ бүлэг яалтчгүй экстэй холбоотой мэрийвэлж. За тиймээс хавд эхлэе да. За зургийг авч өгнөд байж байгаа. Энэ бүлэг яалтчгүй шархалсан зүй ихтэй гэж. Наа хүмүүсийн энерги л байна л да. Тэг би нөө бүлэг болгонд нь хоч өгж байгаа. Тэ. За харсаарай. Опа. За тэгэхээр суур ингээд нөө нэг хүзэр strength ингээд гарч ирж байгаа. Та дэвд бол ингээд дотоод ингээд нөө нэг иш хүч чадал гэж байдаг те. Тэр ингээд нөө нэг зонхолсон ингээд нөө нэг кейс ингээд болж байгаа байхгүй. Яагаад вэ гэвэл штэ те. Lower сүзэр доошо 8 аяг дээшээ заяа энэ шууд утгаараа салалтал ингээд гараад ирсэн байхгүй. Тэ хойноос нь ингээд нөө нэг 7-гийн аяг гэдэг хүзэр ингээд нөө нэг гарч ирж байна. Салчингуудаа нөө энэ тэнд хүнэг хойтой хагаал явдаад дээ штэ. За тэгэхээр ингэнэ та бүхэн маань энэ одоо нөө нэг хуучны зүгээр наа шархчин байгаа байхгүй юу? Энэ хизээ авсан шарх нь бол нэг хамаагүй заа. Одоо чи саяхан салсан байна уу? 10 жилийн өмнө салсан байна уу? Одоо стил ингээд нөө хүнтэй үргэж байгаа мөрчлөө нэг тэр үе XS санж нь доосон гэв факт заа. Зүгээр ингээд чиний нөө хуучин орхигдчихсэн бас орхиж явж исэн тэр салтын шарх чинь зүгээр яг энэ удаа ингээд нөө нэг ил гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд 6-гийн аяг ингээд нөө нэг 6-гийн аягийг 8-ын саваа гарч ирнэ гэдэг нь тодорхой хэмжээний бүлгийнхэн болохоор ялчгүй X-тэй гэж юм хуучин харилцаж исэн хүмүүстэй ингээд нөө буцаж ингээд холбоо тогтоох нэ. Тэгээ бас нөгөө тодорхой хэмжээний бүлэг нь болохоор situationship гэж үүдэн штэ. Situationship-тэйгээ яг л нэг завхраал ингээд явах гал энерги ингээд байж байгаа байхгүй. Тэгэд 3 дахь ингээд нэг хэсэг нь болохоор надад ингээд хамааралгүй аль хэзээ ингээд би хийдгээсэн дуустсан гэсэн хүмүүс нь ингээд яг үндэ харилцаа бас орхиж явж байгаа. Ийм энерги байна. Тэгээ та энэ дараач ингээд зовлж байгаа энерги болохоор 6-гийн зоос ингээд гарч ирсэн байгаа байхгүй. Ялчхөө энэ бүлгийнхэн болохоор ажил төрлийн хувьд бол амар баланстай ингээд байж чадаалаа л да. Би хөдөлмөр хийснийхээрээр тодорхой хэмжээр бас ингээд нэг орлогоо олж чадж байна. Санхүү хөдөлгөөс ингээд ухаалаг 8 яж чадаад байна л да. Тэгээд 2-ын зоос ингээд доошо боолын зоос доошо гарч ирнэ гэдэг нь юу гэсэн үг гэвэл таад маань ингэж хэл байна л да. Ер нь жоохон ингээ өрлөгөн талтай хүмүүс юу гэдгийг би бас ингээ асуумаар санагч байна заа. Гэтэ өрлөгөн байх гоё заа юу тийм би ч гэсэн ингээ өрлөгөн fuck үрчилтэй шаачилтай гэдэг ч юм уу те. Би гол нь гэтээ нөө үрхтэй нэг дараад харамсах уу гэж би өөрөөсөө асуудаг байхгүй. Би өнөөдөр ингээ нэг найзуудаараа ингээ нэг hang out хийлээ гэж бодъё. За би ингээ нэг тэдээр ингээ нэг гусаад ингээ наалаа гэж бодъё. Би харамсахаараа бол би бол үрхгүй. Би харамсахаараа шууд тань. Би харамсахгүй би зүгээр уумаар байна. Би гармаар байна. Яг энэ үедээ би өөртөө ингээ ямар нэг юм наах, ямар нэг юм хотлож авлаа гэж бодоход өөрөөсөө үргэлжсэн одоо. Би энийг хийж явахдаа харамсаж байна. Харамсахгүй. Окей, түл хүнд найд бисаа шууд шаачилтаа. Эсрэгээрээ штэ тэ нэг юм харамсах гад байдаг төрлийн хүмүүс нь байвал штэ тэ жоохон энэ дээр анхааралтай байх хэрэгтэй одоо аахгүй юу.
Тийм яана би одоо ингээ энийг ачдаг дараа нь ингэх болоо гэдэг чинь. Тэгээ эн чинь бас ингээ нэг өөр чинь хувийн амьдрал дээр бас ингээ нөлөөлөд яг хүн хоорондын харилцаан дээр юу байг шүү дээ те. Яна бит хоёр ингээ буцаад нийлдэг дараа нь стил тийм байвал яах вэ гэдэг ч юм уу те. Яна тэр одоо наа ингээ 100% ингээ нэг хаяад ингээ шууд ингээ move on хийчихэж байгаа юм бах та. Би ингээ нэг ганцаар ингээ орчихж байгаа юм бах та. Яна гэдэг ингээ нэг хүмүүс ингээ байх юм бол ялч энэ бүл ингээ нэг таадаг бол зөв бүлэгч юм болсон байгаа байхгүй юу. Яад бол тэргүүний л доошоо гэдэг чинь ямар ч clarity буюу тодорхой байдал байхгүй байгаа ингээ хүмүүсийг бэлэгдтэй. Тэгээ хүний амьдралын ингээд нэг хамгийн хогийн зүйл чинь ингээд нэг тодорхойг нөхцөл байдал шүү дээ. Тэгэхээр тодорхойг нөхцөл байдал чинь чамайг дандаа яана л өгдөлдөг. Яана одоо ингэж үл яах вэ? Одоо би тэр өмнө ингэж хийж үл яах вэ? Одоо би энийг ингэж хийж үл яах вэ? Одоо би босстой ингэж хийж үл яах вэ? Би одоо краш болзонд орчул яах вэ? Экслөө залгаад ингээд нэг хоёлаа бос нийлийг үл ингээд өөдөөс навар режектлээс салаавч өгчүүл яах вэ? Яг яана дээр ингээд нэг төвлөрчин өөрөө таад угаасаа тодорхойгүй нөхцөл байдалд амьдардаг ингээд нэг хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ яаж тодорхойтой болох вэ? Мэдхгүй шээс. Тоосон. За хэдүүлээ яагаад энэ нөхцөл байдлууд гарах болоо гэдэг одоо reasoning боёо шалтгааныг олж авцгаая. Шалтгаан гэдэг зүйл ч угаасаа амар хэрэгтэй гэдэг юм а. Яагаад чи токсик үерхэлд ингэ оролцоо гэвэл магадгүй чи healthy үерхэлд ингэ нэг үзэхэд бол тэгэхээр токсик нь үзэхлээсэн билгүү гэдэг шиг ч юм уу те. Тийм ингэ юм байдаг байхгүй юу? Эхний үзэр 2 дахь үзэр. Ингээ 3 дахь үзэр. Энэ наас яг ингээ нөө 2 жилийн өмнө develop хийжсэн. Эхнийх нь болохоор 13.5 байсан шүү дээ. 13.5 ч болохоор нэг охины ордыг бэлэгдэх сагдахын кавалах дээр. Тэгээд нэг юм төгсгөлийн тоо тэгээд perfectionism бэлэгддэг байхгүй юу. Тэгээ 9-ийн тоо болохоор бас ингээд нэг төгсгөл мөсгөл бэлэгддэг. Гэхдээ би bottom deck-тэй ингээд орчно гэдэг чинь шууд утгаараа ингээд нэг 10 буюу 1-ийн тоо болдог буюу төгсгөлийг бас эхлэлтэй гэдэг одоо нэг символик байдлаар би ингэж хийж үздэг байсан байхгүй юу. Ер нь ихтэй та анзаарч ирсэн бол амар сериосны биш юм шиг мөртлөө ихтэй би ч өөр нь амар сериосны юм шүү дээ. Зүгээр ингээд нэг миний зүгээр ингээд сурсан зүйл нь зүгээр юмыг амарчлаад ингээд нэг хийгээ сурцсан болоо да нэг төвхтэй юмнуудыг мэдгүй нөө. За тэр яг зургийг авчих. За байж байгаа. Мө. За тэгэхээр хэдүүлээ гинэ. Нэгт заяа. Нарны үзэр доошоо нь болохоор цөм үзэр чинь болцсон байгаа байхгүй. Та хэд эцэст өөрөө яагаад боддгүй юм бэ гэдэг асуудал ингээд нэг гарч ирсэн байна. Юу гэвэл ч тэ өөртөө холбогдох нь чухал. Би яг юу хийх дуртай байлаа. Би юуны төлөө ингээд нэг явдаг байлаа. Миний аз жаргал гэж яг эцэстээ яг юу юм. Би ингээд нэг яг өөрөө хэн блэ гэдэг энэ асуултуудад ингээд нэг хариулт сурах ингээд хэрэгтэй байгаа даа байхгүй юу. Яад байвал ч тэ тэргүүний л доошоо бой дахиад ингээд гарч ирж байна. Эцэст таадын амьдралын тодорхой ингээд нэг чиглэлийг таад өөртөө л гаргана гэхээс хин ч ингээд нэг өмнөөс чинь очингуудаа хоёлаа ингээд тийг нэ гэсэн юм бол байхгүй байхгүй юу. Тэгээ ингээд нэг бодож үзье. Хүн бусдад ч найдаж амьдрах бол амар муухай шүү. Бусдад найдаж амьдрах шиг хог юм байдгүй. Тэрний оронд өөртөө найдаж амьдрах те. Угаасаа ингээд таадын хувьд бол ингээд болоод байгаа нэг юм uncertain буюу тодорхойгүй нөхцөл байдал чинь болсон шалтгаан нь болохоор бусдад жоохон найдаж амьдраад байдсан болов гэдэг ингээд нэг хөзөр ингээд гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд хатны саваа доош бас энэ дээр тодорхой хэмжээний бүлгийнхэн байшаа. Тэг жоохон донтой хүмүүс ингээд нэг байгаад байгаа юм болоо да шээс. За тэр дом онж яхаа. Тэг хатны сав ингээд доошоо юу гэж бас хэдүүл ингээд хуваалцч ингээд болох вэ гэвэл ч тэ жоохон хэрвээ таадын дунд сексэр заяа нөгөө нэгээ жоохон манипуляц хийх гэж оролддог хүн байгаа бол за энэ амар чухал зүгээр жоохон бүлэгтэн байж байгаа шээ. Хэрвээ чи өөрөө тэр нэвэл эсвэл чамааг одоо зөвхөн ингээд нэг юу гэх сексэр ингээд манипуляц хийдэг яаж вэ гэвэл яа ингээд чи надаа ингэж хандах юм бол би чамтай ингээд гоё хийлэм яг нэг тиймэрхүү байдлаар наачин яг үүндээ таадаг жоохон бас ингээд нэг амьдралаар ингээд амьдрахад жоохон хориод байгаа юм шүү. Таадын хурдыг чинь таадын энерги чинь жоохон сороод байгаа юм шүү гэдэг энэ нэрийг гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэргүүний зоос доошо тэргүүний ил доошо таадын хувьд бол ингээд яалтчгүйгээр өөрийнхөө амьдралыг дахиж нэг том ингээд нэг шатанд ингээд хараачаа гэж юунаас ингээд нэг шахалт ингээд үзүүлэлээ л да. Тэрний чинь дагуу таадын хувьд бол ингээд нэг юмнуудыг чинь гацаадаг.
Тэгээд таадын өмнөөс ингээд нэг салах хэвээр хүмүүсийг чинь ингээд гинт ингээд салгадаг ч юм уу те. Тэгээд гинт ингээд нөхцөл байдлаар ингээд нэг таадын хүлээлт үүсгэсэн зүйлийг чи юунэрс ингээд нураад авахгүй. Тэгвэл нэг шалтгаан нь болохоор таад өөртөө ингээд нэг амьдралаа яаж авч явах вэ мэдэхгүй ингээд нэг бас тэрнийхэн төлөө үйлдэл чинь ингээд хийхгүй байнгут юунэрс хүссэн үсээгөө таадын өмнөөс ингээд цэвэрлэгээ байна. Гэтэ юунэрсийн цэвэрлэгээ яг үүндээ бүр амар хэцүү байдэн шүү. Тийм тэрийг заавал ойлгох хэрэгтэй. Тэгээ хойноос нь болохоор шудраг усны үзэр ингээд доошоо гарч ирж лээ л да. Та ер нь хүн амьтантай гэрээ хилцэл хийхдээ ч юм уу эсвэл хүн амьтантай тус тас хийхдээ жоох муул юм шиг байна. Тэгээ тэрний чинь дагуу ингээд таад эдгээр нөхцөл байдлууд ингээд гарч ирсэн байна. Гэхдээ нөгөө талаас Empress үзэр хатны аяг гарч ирнэ гэдэг нь шүү дээ. Таад маань яг үүндээ энэ нөхцөл байдлууд гараад байгаа нэг юм feminine energy гэж байдаг шүү дээ. Яг тэр энерги чинь сэргээхэд ингээд толсон байхгүй. Би хэлдэг эрэгтэй хүнд ч гэсэн fucking feminine energy байгаа, эмэгтэй хүнд ч гэсэн fucking masculine energy байгаа шүү. За чи эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу, миний хүчлэгээ үзэж байгаа чам ямар ч хамаахгүй. За гол нь feminine side чинь энэ удаа сэргээхэд тусламж ингээд нөөцөлөх зорилгоор эдгээр одоо төвхтэй нөхцөл байдлууд ингээд гарч ирсэн байгаа. Тиймээс энэ үед таад ингээд яах вэ гэвэл өөрийнхөө энерги цэвэрхэн байлгах дээр ингээд анхаарах хэрэгтэй байхгүй юу? Хэрэгтэй хэрэг хүмүүстэй нэг уулзаад ах шаардлагагүйгээр хэрэгтэй хэрэг хүмүүсийн үндийг ингээд нэг шовтлохгүйгээр ялангуяа ингээд миний бичлэг үзэж яваас дандаа нэг 25 6 хүмүүс байдэн шүү дээ. Тэгээд ер нь бол 25-аас 35 насныхаа миний бичлэгийг амар их ингээд үздэг. Тэгээ ер нь бол sex with the benefit ингээ харилцаанууд ч юм уу эсвэл нэм situation ship дээр ингээ байдаг хүмүүс ялчгүй энэ харилцаа дуусгаж тэгээ feminine энерги ингээ нэг сэргээхгүй бол яг үндэ чи нэг тэр хүнээс нэг fucking karma гэн аваад байгаа байхгүй fucking toxic negative энерги шээлж аваад байгаа байхгүй тиймээс яа ихгүй бол таад ингээ амьдралч жоохон draining буюу хатаад байна. Окей. Тийм байна. Тиймээс ингээ таадын маань хувьд бол ялчгүй энерги ингээ хамгаалах тэг хэрэггүй хүмүүсийг амьдралаас ингээ нэг зайлуулах амьдралдаа тодорхой нөхцөл байдал ингээ нэг тавих амьдралын чиглэл болгох харааг ингээ нэг харах тэгээ өөрийнхөө үнцэнд гоо сайхан өөрийнхөө ухааныг ингээ нэг мэдрэх ойлгох тэгээ бусдад ингээ нэг өөрийгөө үнэлэх ингээ нэг шаардлага байхгүй бусдын ингээ validation approval-ийн төлөө хичээх шаардлага байхгүйгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн төлөө энэ нөхцөл байдлууд чинь болж ирсэн ингээ нэг бүлгийнхэн байна. Тэгэхээр би энэ бүлгийг I don't chase, I attract гэж очлоо. I don't chase, I attract. За, outcome боёо potential үр дүн харьцгаа хэдүүлээ. Spider, dum dum, spider, dum dum. Зя. Маа ингэж нач. За. Эхлүүд. Тэгэхээр хааны саваа доошоо, хатны саваа доошоо ингээ гарч ирж байгаа байхгүй. Яалтчгүй ингээ нэг хэрвээ чи ингээ босстойгоо жоохон бифтэй байгаа бол ингээ нэг яг үгээлэх цаг ингээ нэг болсон байгаа даа байхгүй. Эсвэл ингээ аав ээжтэйгээ ингээ нэг юу гэх юм аав чинь чиний ингээ одоо шийдвэр дээр ингээ амар ингээ нөлөөтэй юм шиг ингээ оролцоод байвал яалтчгүй ингээ үгээлэх те. Чамаас яалтчгүй өндөр авторити буюу өндөр эрх мэдэлтэй ингээ байгаа хүмүүстэй чи ингээ жоо балансгүй харилцаанд ингээ байгаад л да. Тэгээ энээсээ болоод 6-гийн зоос доошоо буюу чи нөө шудраг бус 8 чам жоохон ашиггүй юмыг жоохон хийх гээл байна л да. Тийм. Тэгээд хойноос нь болохоор ингээ 2-ын зоос гарч ирж байгаа 2-ын зоос 2-ын саваатаар яалтчгүй ингээ нэг та хэдийн маань хувьд болохоор хагцал салалт гонигтай утгаар биш шүү зүгээр ер нь бол салах хэрэгтэй юмс ер нь сал биш та тий. Тэгээ 8-ын тоогоор ингээ strength үзэр гарч ирж байгаа байхгүй. Яг үүндээ та хэд ингээ айх шаардлагагүй. Зүгээр та хэд ингээд тасуул яаж вэ? Би яагаад ийм токсик нөхцөл байдал дээр ч юм уу токсик ингээ хүн дээр ингэж хорогдоод байгаа юм болоо? Яагаад ийм балансгүй ингээ нэг хүн дээр ингээ нэг би ингэж өөрийгөө ингэж нэг барин тавин суугаад байгаа юм болоо? Би энэний шалтгаан яг юу юм бэ? Гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй юу? Тэгээд факт гэдэг зүйл чам дээр ингээд амар хэрэгтэй л байна л да. Тэгээ ер нь бол энэ дээрээс би ер нь юм байна. Би яг энэ бүлэг дээр ер нь яаж хүнээс салж сурах вэ гэдгийг ингээд нэг хийх юм байна. Энэ бүлгийн зөвлөгөө хичээл нь хүнээс яаж fucking салж сурах вэ? Тийм байна. Тэгэхгүй бол ингээд нэг таад маань яг ч ингээд балансгүй л амьдрал явах юм байна л да.
Тэгээ нөгөө нэг хаягдхаас амар айдаг, орхигдохоос амар айдаг л бүлгэл байх шиг л байна одоо. Тэгээд одоо бурхан чамайг одоо хаягдаж сурталч одоо тэгээ чамайг хаях хүмүүсийг илгээх байлгүй дээ. Юунерс ч үдчихэж байгаа шүү дээ. Бас л амьдрч бас гоё. Тиймээс би тэгвэл энэ бүлэг дээр яг иймэрхүү байдлаар ингээд нөгөө контент ингээд нөгөө хийх юм байна. Тэгээд тарат уншлаас хийх юм байна. Анхаарал тавьсан баярлалаа. Бай.